Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Ведийн ноц подкаст юм байна. Шинэ оны хамгийн анхны дугаар эхлэхэд бэлэн болоод байна. За манай өнөөдрийн дугаарын зочноор та бидний хизээний танил болсон. Манай Ведийн ноц подкастын хамгийн эхний дугаарын зочин болох Ведийн зурхайч Болцог ах маань дахин өргөдөө орж ирсэн байгаа. Сайн байна уу? Та шинэ оны мэнд. За шинэ оны мэнд яг үнэндээ. За та өнөөдөр манай подкастт ер нь юуны тухай ярихаар бодож байна вэ? За бид нар өмнөх подкастын хамгийн анхныхаа подкастын ярилцлаган дээр болохоор бид нар материалын ертөнцийн яагаад үүссэн материалын ертөнцид амьд бодголууд яагаад ирж суурьсан тэгээ кармын үйл кармын хууль хэрхэн үйлчилдэг гэх мэт зүйлийн талаар ярьсан. За өнөөдөр болохоор би юу ярих гэж бодсон бэ гэхээр материалын ертөнцийг бол маш харахгүй ойтой зүйлсэн байдаг. Зарим тохиолдолд болохоор материалын ертөнцийг бол маш их хөлгөө далай шуурга салхи оволцож хөлгөө далайтай зүйлсэн байдаг. Тэгэхээр би бол өнөөдөр материалын ертөнцийг тэр нөгөөлдсөн битүү ханахгүй ой гэдэг утгаар нь яриа гэж бодсон юм аа. За бид нар бол материалын ертөнцид энэ ертөнцид амьдарч байгаа хүмүүс, амьтангууд, жигүүртийн шовууд юу гэдэг бүх амьд амьтангууд бол нэг ёсондоо энэ ойд оршиж амьдарч байгаа оршин суугчд. Нөгөө талаас бид нар өөрсдийгөө ингээд материалын ертөнцийн аз жаргалтай ингээд сайхан амьдраад байна гэж бодоод байдаг бүгдээр хүм болгон бид өөрсдийнхөө ажлыг хийгээд өөрийнхөө дур тавлаараа ингээд сайхан аз жаргалтай амьдарч байна гэж боддог. Гэтэл ном сударт юу гэж хэлээд байдаг вэ гэхээр ном сударт бол бид нар бол энэ ертөнцид бол аз жаргалын тулд амьдраагүй. Энэ бол шийтгэлийн тулд ирсэн газраа гэж хэлээд байгаа. Тэр шийтгэлийн шийтгэлээр илгээгдсэн газар бол энэ материалын ертөнц энэ ой байхгүй юу? Ойгоор зүйлж хэлээд нь шүү дээ. Тэгээд энэ ой нь болохоор бас битүү харахгүй, түнээр харахгүй. Ерөөсөө тийм моднууд зай завсруу битүү. Тэгээд тэнд нь бол 9 жорын араатан жигүүрт аймаар тийм араатан антангууд ихтэй. Алхам дотнод аюул тийм нүүрлж идэг тийм газраа гэж. Өөрөөр хэлбэл энэ бүх дэлхийн ертөнцийн амьдралыг ойн амьдралтай, ойн хоттой зүйрлсэн байгаа байхгүй юу? Тийм ч бас юуны буддийн ном сударт бол энэ ертөнцөөс хүн болгон гарч сулрах хэрэгтэй, ангижрах хэрэгтэй. Тийм учраас хүн болгон бол нирван гэдэг юмд хүрэх ёстой гэж номсон байдаг. Тэгэхээр нирван гэдэг үгийн санскрит үндэс нь болохоор вана гэдэг нь ой, нэр гэдэг нь үгүй гэсэн. Өөрөөр хэлбэл ойгоос гарах ёстой гэсэн утгатай юм үг байгаа байхгүй. Тэгэхээр бид нар санскрит гарал үүснэ. Тэгэхээр бид нар бол нэгэсэндээ ойд төөрцсөн нөхдөл байгаа байхгүй. Бид нар бол ойд төөрөөд яахаа мэдхээ байцсан. Тэгсэн мөртлөө ихэнх нь болохоор яаж юм гэхээр энэ ертөнцид энэ ертөнцийг өөрийнхөө гэр орног ойлгоцсон энэ ертөнц бол миний амьдран суух ёстой гэр орон. Эндээс өөр газар орон гэж байхгүй. Эндээ аз жаргалтай амьдрах минь гэж боддог ийм. Гэтэл ном сударт юу гэж хэлдэг вэхээр ерөөсөө их нэгт юу гэж хэлдэг вэ? Энэ ертөнц чинь бол шорон шүү, шорон яндан. Бид нар эндээс гарах ёстой. Та нар бол энд шийтгэлээр энэ очсон байгаа газар шүү гэж хэлдэг байхгүй. Тийм учраас бид нар энэ ойгоос гарах ёстой байх нь шүү дээ. Энэ бол бүх ном сургаалуудад хэлдэг. За. Судар номон дээр бол манай материалыг бидний амьдарч байгаа материалын ертөнц бол хэцүү газар юм байна, шийтгэлийн газар юм байна, шорон юм байна, харанхуй ой юм байна гэж гардгаа гэж та хэлсэн тийм. За бид нар болохоор ойлгохдоо бидний амьдрал тохиолдог зовлонгууд бол цаг зуурын зовлон байхгүй бол жаргалыг мэдэрч чадахгүй ч гэдэг юм уу. Зовлон нэг тийм хүнд хэцүү гэж боддоггүй. Ер нь та хэлсэн шүү дээ. Энийг ингээд тийм өөрсдийнхөө гэр орон гэд байх ёстой зүйлгээ ботцсон. Тэгээ бодсон баг. Тэгээд бодсон байж та. Тэгээд тэрий чинь өөрийнхөө гэр орнгээ бодсон учраас тэрээс гарах тухай ямар ч мэдлэг байхгүй. Хамгийн гол нь юунаас үүсээ тэгж юм гэхээр мэдлэггүй учраас энэ бидний анхны гэр орон бол энэ ойн гадна байдаг гэдгийг мэдэхгүй шүү дээ Энд л бид нар амьдсан. Анхнаасаа харанхуй төрс Ведийн залбирал байдаг аахгүй юу? Бид нар бол харанхуй төрсөн билээ гэж. Тэгээд бидний номын багшууд биднэрт мэдлэгийн бамбараар бидний нүдийг нээж гисэн билээ гэдэг юм шүлэг байдаг аахгүй юу? Яг тэр утгаар бол бид нар өөрөөсөө анх төрөхдөө л мэдлэхгүй газар төрсөн.
Ерөөсөө л одоо сайхан одоо мэдлэг боловсралтай мэдлэгийн хоёр янз төрөл байгаа. Нэгдүгээр төрөл нь болохоор одоо материалын мэдлэг. Материалын мэдлэг. Одоо материалын мэдлэг гэдэг бол одоо энэ манай одоо их сургуулиудад зааж байгаа, энэ дунд сургуулиудад зааж байгаа энэ одоо геометр, айлгуур, хим, биологи, физик гэл те. Тэгэл одоо тэр энэ одоо эдийн засгийн судлал модлол юу гэдэг. Бүх материалыг эн чинь амьдран суух эрдэм энэ материалын мэдлэг, амьдрах одоо мэдлэг. Нөгөө жинхэнэ мэдлэг чи юу вэ гэхээр жинхэнэ мэдлэг бол юу хэлдэг вэ гэхээр жинхэнэ мэдлэг бол гэрэлтэй зөвөрлөдөг. Бид нар түнэр ханахгүй одоо байдгаа гэж шүү дээ. Тэгэхээр тэр түнэр ханахгүй ойгоос гарахын тулд заавал гэрэл хэрэгтэй мөн үү? Тэгэхээр заавал гэрэл хэрэгтэй. Тэр гэрэл нь юу байдаг вэ гэхээр мэдлэгийн гэрэл байна шүү дээ. Мэдлэгийн гэрэл байна. Тэгэхээр мэдлэг бол хүн болгонд зайлшгүй хэрэгтэй. Гэхдээ мэдлэг хүн болгонд ирдэггүй. Ирсэн ч хүн болгонд түүнийг хүлээж авч чаддаггүй. Яагаад тэгдэг вэ гэхээр тэр нь юунаас хамаардаг вэ гэхээр тэр нь болохоор нөгөө хүний одоо хийсэн сайн үйлээс, буян төлөөс хамаардаг. Түүнээс одоо хүн болгоно одоо ингээл мэдлэг ойн гадна амьдрал байдаг. Энэ бид нар ойд амьдарч байна гэсэн энэ мэдлэг ингээд сонсонгуудаа хүн болгон хүлээж авчдаг бол бүгд ингээд тэр хийгээл ойгоос гараад авчих шүү дээ. Нэгдэг байх нь шүү дээ. Тэгэхээр эхлээд хамгийн эхлээд мэдлэгийг олж авахд бол хүний одоо хийсэн сайн үйл, буян төөл те их чухал байдаг. Сукрити гэж байгаа. Санаатай болон санамсаргүй гята агята сукрити гэж. Санаатай болон санамсаргүйгээр хийсэн тэр буян төлөвлүүд бидний одоо мэдлэг жинхэнэ мэдлэгтэй тэр гэрэлт бамбартай ч юм уу те гарч идэм баржоог тэр юу гэдэг те тэр гэрэлтээ ингээд учрах тэр одоо боломжийг олгож өгдөг байна шүү дээ. Буян. Түүнээс санамсаргүй байдлаар өс гэзэж таардаг гэнэ. Буян хийхээр бид нар ингээд үр дүн нь материалын байдлаар л ирдэг гэж боддөө шүү дээ тий. Эд хөрөнгө ч юм уу, гоо зөксөл ч юм уу тий. Тэгэхэд бүр хамгийн гоё үр дүн нь яг тэр нөгөө сүнслэг мэдлэгийг хүлээж авах тэр хаалган л нээгддэг юм байна. Тийм яг тэгсэн. Тэгэхээр нөгөө нэг буйны одоо хит хитэн төрөл байдаг гэж байгаа юм л да. Төвшин гэж байж гэж бас ойлгож байна. За. Одоо бид материалын ертөнцийн тэр ой дотор амьдарч чинь гэж шүү дээ тий. Тэгээ ой дотор амьдарч байна гэхээр бид нар тэндээ бүр ингээд одоо ингээд орон гэрээ засцсан, бүр одоо улс орноо байгуулсан тий. Тэгээд энд дээр насан турш суух юм шиг ботцсон гэж байж байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэнд чинь бас бид нар бас нэг л амьдарч байгаа юм чинь бас нэг бас гайгүй шиг хоол олж идэх хэрэгтэй. Гайгүй шиг одоо байр суурьтай байх хэрэгтэй ч байд юм уу тий. Нэг ойд амьдарч байгаа чинь ойгоо судлана. Тийм учраас гайгүй шиг самартай мод олох хэрэгтэй ч байд юм уу. Гайгүй шиг жимстэй мод олгоч байд юм уу тий. Энэ бол тэр одоо гайгүй модтой гайгүй жимстэй мод судлах, гайгүй самартай мод судлах тэр арга ухаан болвол нөгөө материалын мэдлэг чинь нөгөө нэг эдийн засгийн шинжилгээ ухаан тий, улс төрийн шинжилгээ ухаан ч байд юм уу тий. Айлгуур геометри физик энэ чинь тэр ой дотроо хэрхэн одоо эвтэйхэн одоо байр суурь өндөр мөнгө төгрөг санхүү сайтай ингэж амьдрах бай гэдэг тухай мэдлэгийг зааж өгöd ш. Тэгэхээр тэр чинь ч гэсэн бас буйнаар олгогддог. Хийсэн одоо хүнд сайн өглөг анд өгж ийсэн ч байд юм уу одоо амтэн одоо юм хоололж ийсэн ч байд юм уу тэр хийсэн өглөгөөр мөн тэр одоо нөгөө тэр одоо боломжийн сайхан амьдрал ахуйтай тэр юм одоо нөхцөл нь олгогддог гэж. Тэгэхээр тэр чинь төвшин дотроо төвшин нь өөр одоо янз янз байх юм ш. Тэгэхээр энэ буйнуудын одоо хамгийн тэр дээд төвшин юу гэдэг вэ гэхээр тэр нөгөө ойгоос гарах мэдлэг ойгоос гарах одоо гэрлийг одоо гэрэл барьсан хүнтэй уулзрах тэр мэдлэг тэр одоо боломж бол хамгийн том буйнаар олгогддог. Хамгийн дээд буйнаар олгогддог юм шүү дээ. Мэдээж тэр ойд ингээл насаан туршаа ингээд суугаад тэгэл тэр чинь ойгоос гарахгүй байх дахин төрөөл зовоод бол энэ чинь тэгэхээр төгсөн буян биш байж таарж байгаа юм. Энээс гарах юм бол бид нар одоо нэг бүсний тэр харахгүйгоос гараад гэрэлд гарчих юм шүү дээ. За тэгвэл та ингэж шүү дээ бид нар ингээд харанхуй ойд амьдарч байгаа тий. Гэдэг. Тэгэхэд бол бид олон хүн энийг хүлээн зөвшөөрөхөд хэцүү ч юм уу те яг сайн ойлгохгүй байгаа байхгүй юу. Та бид нар үнэхээр харанхуй ойд амьдарч байгаа шүү гэдгийг та наривчлан дэлгэрэнгүйгээр жишээгээр тайлбарлаад өгч төгөө. Би бол өөрийгөө нэг харанхуй ойд амьдарч байгаа гэж бодохгүй л шүү дээ тий. Тэгээд болоод энэ одоо ирээдүйд илүү сайхан амьдрна л гэж бодоод байгаа тий. Яг тэгдэг байхгүй. Хүн нөгөө зовж байгаагаа өөрөөсөө мэддэггүй юм л тий. Тэгээд нөгөө жорсонд байгаа тэр баасны өтч байд юм уу те тэр өөрийгөө аз жаргалтай гэж боддог гэнэ. Ахаа бол өөрийгөө аз жаргалтай гэж боддог одоо би бол хамгийн сайхан аз жаргалтай тэр нэг ялгацнаас ч байд юм уу тэр одоо хоолны аяглалаас те аз жаргалыг олдог. Хамгийн би аз жаргалтай амьд гэж боддог гэж байгаа байхгүй. Тэр байтугай нөгөө хормос тэнгэр одоо энэ дараа урхан
нэг удаа ингээ багш номын багштай харагдаад материалын ертөнцид ирсэн байж байгаад те буцаад одоо нөгөө юу рүүгээ Деважингийн гараг дээр очио гэж бурхан ирсэн чинь би явахгүй те миний одоо энэ амьдрал чинь сайхан байна. Одоо надад одоо ихнэр хүүхдүүд байна те мэгж байна, тоораанууд байна. Би бол үнэхээр сайхан аж аргалтай амьдарч ин бити намайг авч явах гэдэг ингэж байгаа. Тэгэхээр өөсөө тий гахаалаа төрцөн. Тэгэхээр чин одоо ингээд гахааг хүртэл өөрийгөө аж аргалтай гэж боддог байхад чинь хүн бол өөрийгөө аж аргалтай гэж бодох нь ойлгомжтой. Тэгээд бид нар ингээд аж аргалтай байна гэж бодоод амьдраад болоод ир шүү дээ. Яагаад тэгвэл заавал нь ойгоос гарах хэрэгтэй юм бол. Тэгэхээр тэр одоо нөгөө тийм сэтэл хаана үүсэх вэ гэдэг асуудал үүсэж шít. Ойдоо сайхан байна гэж бодоод байж जैन тий. Тэгээд сэтэл үүсдэг гинэ. Дөрвөн янзын сэтлэр. Тэгээд ингээ олон дахин олон амьдралаар ингээд амьдраад ирэхээр чинь яадаг вэ гэхээр нөгөө нэг юу яадаг гэнэ л дээ. Одоо заримд нь болохоор биш үү. Тийм ухамсарл даалт ухамсар ингээ жоохон хөгжөө яваад байдаг байх нь төхөөд байдаг байх нь тэр нөгөө буйнаараа юу тий. Нөгөө одоо тэр ойгоос гарах тухай мэдлэг рүүгээ төхөөд буйнаараа тий төгтөг байх нь. Тэгээд тэр одоо энэ ойгоос гарах ёстой тэр одоо бурханлагын мэдлийг олох ёстой гэдэг тэр төвшин дээр хизээ хийдэг гэхээр дөрвөн янзаар хэрэгж байгаа байхгүй юу. Нэг нь болохоор яах вэ? Одоо би бол тэр одоо тухайн хүн маш их ингээд зовлон амсаад өвдөгч байд юм уу те. Маа одоо янз янзын байдлаар маш их хагацалтай тулгарах элдв янзын зовлон амсаад ирэхээр өөр юм хайж эхэлдэг гэж байгаа. Зовлонтой тулгарсан хүн нэгдүгээр тэр мэдлэг хайж эхэлдэг. Мөн үү? Хоёрдугаар нь бол нөгөө эд материал мөнгө хайсан хүн. За. Мөнгийг одоо хичнээн одоо ингээд одоо хар хүчээрээ зүтгээд олж болохгүй юм байна. Тийм учраас бос одоо ингээд дээд хүчнээс ингэж хайгаад Тэнгэр бурхнаас хайгаад бурхнаас хандаад тий бурхныг хайгаад бурхнаас ингээд одоо мөнгө олгох магадaltaй юм байна гэсэн тийм бодлоор ингэж бурхныг хайж ирдэг гэж. Гурав дахь нь болохоор сониуч зүгээр сонирхоод тий энэ арай нэг өвөрмөц юм яриад байна энэ ямар сонирхолтой энэ төр гэ тий тэгээд ирдэг юм хүмүүс байдаг. Гурав дахь нь. А дөрөв дэх нь болохоор үнэхээр туйлын үнийг ирж хайдаг хүмүүс. Өөрөө бэлтгэгдсэн урд урдны амьдралууд нь бэлтгэгдсэн тийм хүмүүс байдаг ч юм. Энэ дөрвөн хүн одоо бид нар чинь одоо ойд амьдрах ёсгүй юм байна гэдэг ийм одоо төвшөнд ирдэг байна. Тэр харанхуй ойд амьдарч ийн гэдгийг л одоо яг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа байхгүй юу? Ихэнх хүний хувьд за миний хувьд ч гэх юм уу. Тэгээд ингэж байгаа шүү дээ. Хүмүүсийн ухамсарын одоо нөгөө төвшингүүд өөр байгаа байхгүй юу? Тийм учраас хүн болгоно нөгөөтгөө тэр хэлсэн одоо мэдээллийг өө нөхдүүдээ гэдэг нэг хүн хурж ирэл те. Хөөе нөхдөө одоо энд чинь бидний амьдрах газар биш юм байна штэ гэдэг нэг ориллоо гэж үү те. Тэгэхээр тэднээс одоо зарим нь хүлээж аван зарим нь тоохгүй те. Зарим нь бүр өстө чулуу шороогоо цацаалгаагүй явуулсан штэ. Тэг чи юунаас болж байгаа нөхөр тэрний ухамсарынхын төвшнгөөс болж байгаа гэж байгаа байхгүй. Тэр хүнийг хэлж байгаа үгийг хүлээж авах. Тийм учраас хүмүүсийн ухамсарын төвшин өөр байдаг учраас одоо нэг шашингууд өөр байдаг гинэ. Төвшөнд ухамсарт нь тохирсон шашингууд байдаг гэж. Тийм учраас ухамсарын 5 төвшин үндсэн 5 төвшин байдаг. Тийм. Тийм учраас хүн 5 уруутай байдаг. 5 уруу маань өндөр нам янз янз зогоос. Тийм байна. Тэгэхээр ухамсар өөрөөр байгаа учраас тэгээд байгаа байхгүй. Энэ ухамсарын 5 төвшнийг өмнөх дугаар дээр бас ярьсан. Тийм. Одоо за наад сэдв дээр чинь би одоо өөрийнхөө өнцгөөс хэлэх юм бол за би багадаа ингэж боддог байлаа. Өмнөх цаг ирнүүдэд их хэцүү байсан юм байна. За би 100 жилийн өмнө төрсөн бол их дайн дажин донд төрөх байжээ. Хэцүү байжээ. 13 дугаар зуунд төрсөн бол бас л дайн дажин эрэгтэй болж төрсөн бол цэрэгт яваад олоолчих магадaltaй. Эмэгтэй болоод төрсөн бол нөгөө нөхөр маань цэрэгт яваад бас амьд ирэх юм уу ч юм уу нэг тийм нөхцөл байдал төрөх байжээ. За ер нь за бүр одоо хэдэн сая жилийн өмнө төрсэн бол бас л их хэцүү байх байжээ гэж бод. Одоо би ер нь их сайхан үе юм байна гэж бодож ирсэн байхгүй юу? 21-р зуун чи их тайван их сайхан. Тэгсэн чинь одоо яг энэ ковид гарснаас хойш гэх юм уу яг жоохон ухамсарт өөрчлөлт ороод за бас яг тийм төгс цаг ирэн бас биш юм байна. Энэ материалын ертөнц чинь үнэхээр янз бүрийн саад бэрхшээл зовлонгуудыг зөвхөн дайн байлдаан гэхгүйгээр ямар нэгэн байдлаар ингээл байнга явуулаа л гэдэг юм байна. Одоо ингээл зурагтаар мэдээ үзэж хахад тэнд нэг газар ойн төмөр болж байна. Маш их үеэр боллоо, газар хөдлөлөө. Тийм, тэнд газар хөдлөө, тэнд цунами боллоо. Одоо ингээл 2 3 газар дэлхий дээр дайм болж байна тий. Тэгэхээр ерөөсөө яг ингээл 100 жилийн өмнө ч бай, одоо ч бай, 1000 жилийн өмнө ч бай, 500 жилийн дараа ч бай. Өнгөрсөнд одоо ирээдүйд байнгын ямар нэгэн байдлаар хүн тийм сорл. Тийм ч учраас ингээ Бхагавад Гитад Бурхан Кришна хэлсэн байгаа шүү дээ.
энэ газар ертөнцийг бол Дукалай Машаш Батан тий зовлонгийн орон, зовлонгоор дүүрэн газраа гэж. Юунес энд бол аз жаргалтай газар байхгүй гэж хэлсэн. Уус энд чинь яагаад тэгэхээр энэ чинь нөгөө бидний өмнө ярьсан тий төрөх гэдэг зовлон байж гин, өвдөх, төрөөл өвдөж эхэлдэг тий. Тэгэл өвдөн тэгээ дараа нь өтлөн тий хамаг одоо хулгаар нь өвддөг бол нүснээс нь шаан шүдэн нуун нүдний мархаа байлан чихэн юм сонсгоо байлан тий. Тэгээ дараа нь өвхөн гэдэг ийм дөрвөн зовлон болвол хизээ дагалдчихдаг гэж. Тийм учраас энэ ертөнц бол Дукалай Машаш Батан гэж зовлонгийн орон гэж хэлсэн гош. Тийм учраас бид нар энд бол амьдрах ёсгүй. Энэ ертөнцөөс өөрөөр хэлбэл энэ одоо харанхуй байд бол амьдрах ёсгүй гэж бол бүх номсуудаар бүх мэрэгд хэлээд байгаа байхгүй. Тэгээ энэ гэхдээ бид нар одоо Ведийн нэг зорилго юу байдаг вэ гэхээр Ведийн одоо мэдлэгийн нэг зорилго нөхөр энэ ертөнцийн эвтэйхэн амьдраа. Зовлон багтай. Гэхдээ эндээ бити үрд суу. Энээсээ гарах ёстой, ойгоос гарах ёстой гэж номлодог байхгүй хамгийн гол нь. Ведийн ерөөсөө гол мөн чанар нь бол энээс ойгоосоо гарах ёстой гэдгийг л номлол байгаа. Гүрэн яг энэ талаар сонирхож байгаа энэ мэдлэгийг үнэхээр системтэйгээр олж авъя гэж бодох юм бол хүмүүс энэ Ведийн ном судрыг уншиж болно тий. Ер нь за манай номнуудыг авч уншиж болно. Өөр таны нөгөө ажилладаг Ведийн соёл гэдэг Facebook-ийн групп байгаа шүү дээ. Тэр группээр Ведийн соёлын YouTube-ийн бас сувг байгаа тий. Veda Cigmen гэдэг вебсайт байж байгаа. Тэгээ манай номуудаас ингээд аваад одоо жишээ нь Bhagavad-gita сая шинээр хэвлэгдсэн байгаа шүү дээ. Bhagavad-gita-г авч уншиж болно. Bhagavad-gita бол одоо өмнө бид нар ярьсан шүү дээ. Бүх одоо нөгөө одоо ном судруудын одоо баг одоо охин их манлайн тий гэж үзсэн. Ариун ном судрын охин манлайн гэж ярьдаг шүү дээ. Тэгээд бүх одоо урхамлаг мэдлүүдийн дотор агуулгдчихж байгаа. Тэгэхээр ийм их сурвалжуудаас үнэхээр хүний сонирхол төрж явах юм бол тий цаашаа судлаад сонирхож болж байна. Bhagavad-gita ер нь бол янз бүрийн номнууд байдаг. Нэр өмнөх подкаст таны орсон подкастн дээр таны өөрийн чинь ном байна уу гэж хүмүүс асуусан байсан. Манай зочны маань гаргасан ийм ном байдаг. Тэгээ та өөрөө таг марцсан тангараг гэдэг. Энэ таг марцсан тангараг гэдэг 2014 онд одоо хэмжүүлжсэн ном байгаа байхгүй юу? Шүлгийн. Тийм таг марцсан тангарагын шүлгээр нэрлэгдсэн одоо ийм ном байгаа. Таг марцсан тангараг гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр тий бид нар нөгөө ойд ирээд ойн гадна амьдрал байдаг гэдгийг марцсан байгаа байхгүй юу? Таг марцсан. За яа. Тэгээд юу яадаг гинэ? Хүн одоо ихийн хөвлөд байхдаа маш их зовдөг гэж байгаа байхгүй юу? Ихийн хөвлөд. Маш хүн дээр зовоод ихийн хөвлөд дотор байхдаа тэр одоо сүнс чи өөрөө ухамсартай тий. Энд амьдрч байгаа гэж байгаа. Бас л амьдрч байгаа. Гэхдээ бол маш хөдөлгөөнгүй, маш халуун, маш хэцүү нөхцөлд толгоонгаа уруугаа харцсан тий. Агаараагүй тийм хүнд орчинд ингээ амьдрч байдаг. Тэгэхээр яадаг вэхээр тэр нөгөө 7 сартаагаас хойш хүүхдээ ухамсар бүрддэг гэж байгаа юм л. Тэрнээс хойш ингээд нөгөө тэр зовлонгоо мэдэрч эхэлнэ гэж байгаа. Тэгээ мэдэрч эхлэхээр яадаг вэхээр бурхан залбирна гэж байгаа юм л да. Би ямар амар хүнд нөхцөл байгаа юм бэ те. Ийм маш хүнд нөхцөл байгаа юм чинь одоо би одоо эндээс гарах ёстой. Тийм учраас би ингээд төрөнгүүтээ дэлхийн ертөнцийн төрөнгүүтээ одоо ахиж ингээд ихийн хөлөд орохгүй байна гэж би танд амлаж байна гэж бурханд амлалт гэж байгаа байхгүй. Тэгэл дэлхийн ертөнцийн төрөөл бурханы худал хоормын энерги гэж байгаа. Материалын майя энерги гэж. Хуурамч энерги. Тэр хуурамч энергинд хууртагдаад тэгэл нөгөө тангараа мартчихдаг гэж байгаа. Хөөгд мартдаг гэж. Тийм учраас энэ шүлгийн ном маань юу гэж одоо ямар утгатай вэ гэхээр бидний тэр амлаж исэн ам тангарыг сануулах юм зорилготой. Таг мартсан тэр тангарыг чинь сануулж байгаа байхгүй. Энэ бол тийм ийм дандаа бурханлаг юм шүлгүүд одоо орсон юм ном байна. Таны өөрийн зохиосон шүлгүүд тийм. Тасаа ингээд материалог эрчим майя гэдэг зүйлээс болоод бид нэр ингээд тэр тангараа мартчихдээ маа гэж ярьлаа шүү дээ. Тэр эрчим нь яг ямар учиртай зүйл бэ? Энэ эрчим бол одоо майя гэдэг чинь өөрөө үгчилвэл тий байхгүй байгаа тэр зүйл гэсэн утгатай гэж байгаа байхгүй. Байхгүй тэр зүйл. Уг нь бол одоо энэ ширээ сандал юу гэдэг энэ гар утас эдгээр чинь бол оршиж байгаа. Гэтэ яг үндэ оршихгүй байгаа гэж байгаа. Яг оршихгүй байгаа гэхээр 100 жилийн дараа бүгд байхгүй. 200 жилийн дараа 1000 жилээр байхгүй учраас энэ бол худлаа юм аа. Төр зуртал оршиж байгаа. Өмнөхд оршихгүй учраас худлаа гэж байгаа. Тэгээд материалын ертөнцийн бүх зүйл бол юу вэ? Майя. Худлаа. Ягаад тэгэхээр эн чинь мөнгө биш учраас худлаа гэдэг. Гэтэ одоо майяудын гүн хаан гэж байдаг. Майяудын гүн хаан бол бүх юм худлаа гэж үздэг. Ведийн гүн одоо Вайшнавын гүн хаан гэхээр бүх юм үнэн. Мөн үү? Гэхдээ төр зур юм. Гэдэг агуулгаар үздэг байхгүй юу? Бас ялгаатай. Ялгаатай. Том ялгаатай. Тэгээ түрүүний тэр 5 ухамсараас хүмүүсийн 5 ухамсараас очих ингээд цааш нь өргөжлүүлээ л да. Тэгэхээр тэр 5 ухамсарын
Бид ингээ ойд ингээ оршин суугаад бүр одоо ингээ улс орноо байгуулад орон гэрээ байгуулад ингээ амьдарч байгаа гэсэн шүү дээ. Тэгээд тэр ойд амьдарч байгаа хүмүүсийн ихэнх нь яадаг вэ гэхээр тэр аана маяа буюу тэр хоолоор буюу тэр мөнгө санхүүгээр эд материалаар байр суурь нэр алдраар бүгдийг хэмждэг. 90%, 99% магадгүй аюул бол тийм. 90% нь ерөөсөө ачтын ертөнцийн хамгийн алж аргалтай амьдралын зорилго бол одоо доктор, профессор болох, эсвэл ерөнхийлөгч болох ч байдаг юм уу тийм. Эсвэл одоо сайхан алдар нэртэй зохиолч болох ч байдаг юм уу. Ийм одоо тэр том болох маш амжилттай бизнесмен нэр алдартай болох. Энэ бол аана маягийн төвшин гэж байгаа. Юусоо нэгдүгээр төвшин гэж байгаа. Амтны хүмүүсийн төвшин гэж байгаа байхгүй. Материалын төвшин. За тэгжээс чинь нөгөө хүмүүс чинь арай ухамсар дээшлээд ирэхээр яадаг вэ гэхээр пранамая гэж. Арай нөгөө бид нар бол одоо дангаас эд материалаас илүү эрүүл мэндэд хайрлах хэрэгтэй юм байна. Эрүүл мэнд хамгийн энэ дэргүүний чухал зүйл юм байна. Тийм учраас эрүүл мэнд дээд зорилго. Хамгийн дээд зорилго бол эрүүл мэнд. А нөгөө өмнөх нөхдүүд маань эрүүл хамгийн дээд зорилго бол эд материал, нэр алдар, мөнгө төгрөг гэж үздэг тийм. Тэгээд тэнд чинь бөө тэрнээс чинь болоод бөө алаан гэдэг тийм. Мөнгө, нэр алдар юмнаас чинь болоод бөө одоо хойвилдаа, лойвер тийм. Энд чинь өстэй материал ертөнцийн гол огцоош нь явагдаж штэ. Аана маяг тэр явагдаж байгаа байхгүй юу? А тэрнээс ч арай дээшээ гараад ирэхээр яаж юм гэхээр парана маяг гэдэг арай эрүүл амьдрах хэрэгтэй. Эрүүл байхгүй бид нарт хичнээн мянган мөнгө төгрөг байгаад яах юм бэ? Тийм. Хичнээн ихсэн одоо мөнгө санхүү алтар нэр байгаад ямар шиг байхгүй шүү дээ. Өвд зовоод байх юм бол ашиг байхгүй шүү дээ. Ингэж үздэг төвшин. Энэ тэгэхээр ухамсар нь арай дээшээ болоод ирж байна гэсэн. А тэрний дараар яах вэ гэхээр мана мая гэдэг. Өөрөөр хэлбэл тэрний дараа бол ямар мэдлэг ирэх вэ? Ямар одоо хутгун гарч ирж байна гэхээр бид нар энэ ойд амьдрах ёсгүй юм шиг байна гэсэн одоо би тэрнээс сонслоо. Мэдлэг төвшин байхгүй энэ бол. Нэг хүн тэгж ярьж юм лээ. Чи итгэж үгүй юу гэдэг ингээ. Тэгэхээр тэр маш цөөхөн хүн итгэв. Хүү юу ярьж байгаа энэс гоё байж тээ. Би энэ моттой борхцаанд аваараа бид нар стааж жаргалтай сайхан амьдарч байна тэр гээл тээ. Тэгвэл цөөхөн нэг нь итгэв. Үгүй тийм байж магадгүй гэдэг. Буян нь нэлээд сайн одоо болцсон тий нэлээд сайхан буян хоригдлуулсан. Зарим нэг нь нэрээ тийм байж магадгүй юм байна. Яг тэн тэгжсэн ч тийм хүн тэг манай өвөө имээ тэгж ярьжсэн шүүч байд юм уу тий. Ингэнгүүт зарим нэг нь тэгж итгэдэг. Мана маяа гэдэг. Одоо энэ ертөнцийн гадна одоо амьдрал байж магадгүй. Тэр бол мана маягийн яадаг вэ гэхээр тэр хүндээ мэдлэг судлаад байгаад гэдэг. Алхам хийхгүй. Гарах ойгоос гарах алхам. Номоншаа судлаад байгаа. Өө тийм байж магадгүй юм байна. Үнэхээр ямар мундаг юм бэ? Ямар гоё газар байд юм бэ? Тэргээ дотроо ингээд доороо байгаад байдаг байхгүй юу? Гарахгүй тийм гарах ямар ч олонлох хийхгүй байгаад юм шүү дээ. За тэрний дараагийн төвшин вегана маяг. Вегана маяг гэдэг нь болохоор энэ ойн гадна чинь гоё газар байдаг юм байна. Маш гэрэлтэй газар байдаг гинэ. Манай чинь тасарахгүй юм байна гэж. Тэгээд тийм учраас бүгд тэр гэрэл рүү гарья. Гэт гараад тэр одоо тийм ойлголцонд хүрээд тэгээ ойгоос гарах алхмыг хийж эхэлдэг гэсэн бүлэг хүмүүс. Бясалгал яваад хичээлээд бясалгалаар йогоор хичээлээд гэрэл рүү тэмүүлж байгаа хүмүүс. Тэрийг бол санскритээр брахма жоти гэж. Жоти гэдэг нь гэрэл гэсэн үг. Брахма гэдэг нь сүнслэг гэрэл гэсэн үг. Сүнслэг гэсэн үг. Тэгэхээр брахма жоти гэдэг нь бол сүнслэг гэрэл. Өөрөөр хэлбэл тэр ойн гадна буюу материалын ертөнцийн хэл хязгаарын гадна тал сүнслэг мөнхийн гэрлүүд байдаг. Мөнхийн гэрэл. Тэгээд нөхдүүд болоо тэр зүйл бөөн ажил, бөөн төвчл, хатамжил, элдв янзын юм хийж тэр одоо ойгоос гарах бүх оролдогоо хийдэг байхгүй. Тэгээ үнэхээр амжилттай явж чадсан гарна. Тэгээд тэр гэрэлтэй очно юм. Тэнд алж жаргалтай болно. Гэтэл тэр бол зүгээр сүнслэг гэрэл. Тэр бол хэл. За түүний дараа 5 дугаар төвшингийнхэн гэж. 5 дугаар төвшингийн усууд нь ананда мая. Ананда маяг doktor аж жаргалтай жинкнээс айдаг хүмүүс. За. Тэр бол маш зөөхөн хүмүүс. Өөрөөр хэлбэл тэр хүмүүс юу ямар мэдээлэл сонссон байдаг вэ гэхээр ойн тэр одоо гэрлийн чинь цаана гэрэл цацарсан хот байдаг гинэ. Тэнд бидний гэр байдаг гинэ. Тэнд бидний аав ээж, ах トゥ, найз нөхдүүд амраг садунгууд байдаг гинэ. Тийшээ явцгаая гэж хэлдэг. За та энийг бүр яг тодорхой тайлбарлаад өгч. Бид нар ингээд нэг харанхуй буюу материалын ертөнцид амьдардаг юм байна. Энийний цаанд гэсэн чинь гэрэл байдаг гэсэн штэ тий. Гэрлийн цаанд хот байдаг гэсэн тий. Сүнслэг хот. За одоо энийг та нэг гоё яг ведийн сутарт юу гэж дурдсан тайлбарласан байдгийнхын дагуу дэлгэрэнгүй тайлбарлаад өгч төгөө. Тэгэхээр бид өмнөх юм дээр ярьсан шүү дээ. Одоо гаргийн 3 систем байдаг гэдэг тий. Гаргийн 3 систем одоо доод тамийн гаргууд. Тэгээд дунд төвшин дэлхийн ертөнцийн гаргууд, дээшээ деважингийн гаргууд. Энэ 3 одоо гаргийн систем бол гуруула материалын ертөнцид багтаж байгаа. Тэгээд тэр деважингийн одоо гаргууд руу бол одоо
нэлээд олон хүмүүс ингэж одоо төркөж өсдөг мөрөддөг байхгүй. Зарим яслаглынхан ч байдаг юм уу? Зарим одоо шашныхан тий. Тэр шамбал төрнө, деважин төрнө гэж ингэж ерөөл тавьдаг. Тэгэхээр тэнд бол үнэхээр сайхан гэж байгаа. Тэнд бол маш сайхан урд насалдаг. Маш одоо өвчин зовлонгүй. Тэгээд нөгөө сомороо асаа гэдэг деважингийн аршаа угаад ингэж зэрэг жаргалтай амьдрдаг гэж байгаа. Гэвч тэнд хугацаатай буцаан ирэх одоо цаг мөчтэй гэж байна. Тэгэхээр яах вэ гэхээр тэр одоо деважингийн гарыг зорилгоо болгоод шамбалыг зорилгоо болгоод ингэж явах нь бол үнэхээр одоо гол зорилго болж чадахгүй. Хугацаа нь яг ямар хугацаа байд юм бол жишээ нь одоо дэлхийн тооллоор 10,000 жил тий 100,000 жил бүр тэр хүний Брахмагийн тэр ардаш бол тоошгүй хэдэн тэрбум жил амьдрахаар байдаг шүү дээ тий. За тэгэхээр ингээд маш их буян үйлдэл ч юм уу маш их одоо бясалгал маань тарин уншаад тийм хичээл зүтгэлийг маш их гаргаад деважин гариг дээр очлоо гэхэд нэг багада 10,000 жил амьдарч агаад буцаад дэлхийд ирэх гэсэн үг юм шүү дээ тий. Тэгээ юун дээр байдаг шүү дээ. Юу деважингаас бол цаашаа явах боломж байдаг юм аа. Деважин дээр буян хоригдлогддог гэж байгаа шүү дээ. За. Деважинд бол буянгаа үрхээс л өөр шанс байдаг гэж байгаа. За. Ерөөсөө буянгаа өөрнө. Тэгэл буцхал тийм варианттай гэж. Ягаад тэгэхээр деважинд бол тийм буян хурамдлагдаг нөхцөл байдгүй. Тэгээ тэр юм одоо хүсээ сонирхолж төрдгүү. Ягаад тэгэхээр ямар ч тийм одоо нөгөө зовлон байхгүй. Ямар ч зовох тийм нөхцөл үндэслэл байхгүй учраас зүгээр жаргасаар байгаа л дуусна гэж. Хамгийн дуусгаал ирдэг гэж. За тэгээд нэг 10,000 жилд бол буцаад ирлээ гэхэд буцаал нэг энэ амьдралдаа л хутгалдаал эргээл хүн болдго юм уу, нухаг хаа болдго юм уу. Тий. Тэгэл доороосоо ингээл буцаад ингээл юм байна шүү дээ. За тэгээд тэндээс цаашаа. Тэгээд нөгөө хамгийн нэг бас нэг түрүүний ярьсан шүү дээ нөгөө тэр гэрэл рүү явах гэдэг хэсэг үлэг одоо вегана маягийн төвшингийн хүмүүс. Тэр ямар очтой гэрэл байна? Тэр Брахмажиотыг бол одоо гэрэл гэдэг маань нөгөө ойгоос гарч байгаа. Гарсан гэрэл шүү дээ. Ойгоос гарчиж байгаа. Айн цаана байгаа. Тэр чинь тийм асар өндөр төвшин байгаа. Сүнслэг гэрэл. Сүнслэг ертөнцийн нэг хэсэг. Тийм, сүнслэг гэрэл. Сүнслэг ертөнцийн нэг хэсэг. Зах хязгаар. Материал ертөнцийн хэл хязгаар, нөгөө талаасаа сүнслэг ертөнцийн хэл хязгаар хоёр завсарт байгаа байхгүй. За тэр ягаад 5 дахь төвшөнд орохгүй 4 дахь төвшөнд орчод байна тий. Тэрийг тайлбарлаа. Тэгээ ягаад тэгэхээр чинь вегана маяа одоо гянагаас цаашаа авчиж байгаа юм. Мэдлэгээс цаашаа аваад одоо үйлдэл хийгээд ойгоос гарчин тий. Тэгээд тэрлүү бол маш их одоо нөгөө хүчин чармайлтаа маш их одоо стал төвчл хатамжлаа ингээ хүрээд тэгээд тэр нь болохоор одоо бодголгүй орон зай гэж штэ. Ямар нэг бодголгүй. Зүгээр л сүнснүүд хоосон хий сүнснүүд л ингээд хөвөд идэх гэж штэ. Гэрэл гэсэн штэ. Тэгээд тэд нар чинь юу үздэг вэ? Яг цаад философи нь бол одоо энэ энтгэхт судлагдж байгаа, энтгэхт мөрдөгдөж байгаа ихэнх философи бол тэр вегана маягийн төвшөнд байдаг гэж байна. Өөрөөр хэлбэл тэр Брахмажиотик бурхан болоод бид нар бол нэг тад том аси тий. Бид нар бол бурхан чивэд хоёр бол ижлэхээ. Би бол бурхан гэдэгтэй. Би бол бурхан, чийч бурхан. Тэгээд ерөөсөө тэр бурхан гэдэг бол нэмсэн доо далаа байгаа. Тэгээд бид нар тэр далаар очиод нийлчихнэ. Тэгэл бүх юм дуусаа. Тэгээ болоо. Амьдралын дээд зорилго бол тэр гэрэл рүү очиод нийлэх гэж үздэг байхгүй юу? За тэгвэл тэр гэрэлтэн тэгээ очичээ. Тий. Очлоо гэхэд яа. За очиод тэнд бол олон мянган жил ад жаргалтай тийм одоо зовлонгүйгээр одоо оршдог гэнэлтээс зүгээр л оршин гэж үг байдаг шүү дээ. Амьдрахгүй үйл хөдлөл хийхгүй. Үйл хөдлөл хийхгүй тэгээ тэнд сайхан сэлгүүцэг гэдэг гэрэлэл ингээд сэлгүүцээд байх юм байна шүү дээ. Тэгээд тэнд сэлгүүцч ингээд уйддаг гэн олон мянган жил болоо уйддаг гэн. Яагаад уйддаг вэ гэхээр нөгөө материалын амьдралд амсж ирсэн тэр харилцааны тэр хамттай найз нөхдүүдийн харилцаа, аав ээж амрах судгийн харилцаа тэнд байхгүй учраас тэрийг өвүүлдэг гэн. Ганцаар яахаагүй өвүүлдэг гэж байгаа байхгүй юу? Тэр дурсамж юм байдаг гэж байгаа. Хэдэн сая хэдэн тэрбум жил магадгүй хэдэн тэрбум жил. За тэгээд тэр нөхдүүд чинь энэ ойруугаа буцаж орноо. Энэ ойдоо орё энэ ойгийн амьдрал сайхан байсан байна. Уг нь арай хийж нэг тэнд гарсан шүү дээ. Тэгээ буцаж уннаа гэж байгаа байхгүй юу? За. Буцаад унаа. За унаад яах вэ гэхээр тэд нар чинь яагаад унаад яах вэ гэхээр унаад тэр нөхдүүд маань тэр одоо өөрсдийгөө бурхан гэж ингэж одоо ингэж дүүргэж үзэжсэн үзэл байна шүү дээ тийм. Тэр үзлээсээ болж шийтгэл хамснаа гэж байгаа. За ямар шийтгэл? Бид нар чинь одоо бурхантай харьцуулахад бол үнэхээр өчүүхэн байгаа байхгүй. Тэгэхээр тэр өчүүхэн жижигхэн одоо бөөсч гэх юм одоо тийм тэр өчүүхэн тэр жомч гэх юм уу тийм юм асар өндөр одоо дээд байгаа тэр бүхнийг чаддаг бурхантай өөргөө зүүрлэхээ чинь алдсалждаг байхгүй. Алдас аппаратга гэдэг. Тэгэхээр тэр алдсан гэ болонгууд тэрнийхээ шийдвэрийг амснаа гэж. За яаж амсах вэ? Тэгээ амсахаараа яаж амсдаг вэ гэхээр
бид нэр шууд одоо энэ дэлхийд дээр одоо буцаад хаанаас эхлэх вэ гэхээр ерөөсөө тэр хөдөлгөөнгүй одоо амьдралаас эхэлдэг гэж байна. Хөдөлгөөн амьдралны үгээр уул нуруу тий хад асгын үед ийм мод ингэж болж төрдөг гэж байгаа. Хэдэн мянган жил тий. Тэгээ шийтгэл нь тэр гэж байгаа. Тэгээ тэрийг шийtгэлээ туулж ийж ахиж нөгөөтгөөс эхэлнэ гэж. Уг нь бол хөрхийн материалын ертөнцид зов зовоо за эндээс гарын ангижрээ гэдэг. Уг нь ингээд маш их хичээл чармайлт гаргаж очоод тэгээд очоод баахан хідэн тэрбум жил ганцаараа оршоод ямар ч уг нь зовлон байхгүй тий. Тэгээд бууцгаад ирсэн чинь чаваас эргээд уул ч юм уу мод ч юм уу болоод төрөх нь шүү дээ. Тийм ч бас нэг сайн анхаарах хэрэгтэй. Энэ Брахмажиотыг гэдэг зүйлд очдог зам өрөөд нь яг юу байдгийг тэрийг би яг ойлгохгүй байгаа. Одоо чиний нирванд хүрэх ч юм уу энийг хэлээд байгаа юм уу? Нирванд хүрэх ч мөн шүү дээ. Мөн үү те? Тийм ойгоос гарах гэх нирвана гэдэг чинь ойгоос гарах. Ерөөсөө ойгоос гарах зорилго. Тэгээд одоо тэр нирваны бясалгалууд чинь одоо тэр буддийн шүний тэр дээд бясалгал мөн шүү дээ. Шүний явд гэдэг. Хоосон чанарын бясалгал. Ерөөсөө хоосон руу очиж нийлэх гэдэг шүү дээ тий. Тэгээд тэр одоо энэ Брахмажиотын юу Маяудыг хүн бүх юм одоо худлаа бүх юм хоосон гэж үздэг бясалгал байхгүй. Энэ одоо манайд бол бас нэлээд их юм нэлгээд харагдсан ба. За тэр нэрийн осууг нэглээд яг ер нь бол тэрийг бол хүмүүс бас ойлгох байх гэж бодож байна. Тэгээд ер нь одоо ингээ ямар нэгэн бясалгал ч юм уу нэг зам өрлөө орлоо гэхэд тэрийн философийн судлаад үзэхээр одоо нэг тийм хоосон гэрэл рүү очин ч гэдэг юм уу тиймэрхүү юм бичиг гэрэл рүү очино. Нэгдүгээр хоёрдугаар чи бол бурхан чийж бурхан бийж бурхан чи бурхан болж болно гэж хэлэх юм бол бурхан болно гэж ингэж ярьж байгаа бол энэ аль хэвчээ саяын ярьсан зүйл юм биш үү? Чи одоо үнэхээр сайн явах юм бол тэр гэрэл рүү очино. Тэ тэгээ буцаад ирэхээрээ хад асуувал нуруулаа төрнөө гэж. Миний ойлгож байгаагаар ер нь Монгол байгаа ч юм уу дэлхийд дээрх ихэнх бурханлаг зам өрүүдийн ер нь 80% хариулагддаг тийм. Тэгэхээр философиас судлаад сайн судлах хэрэгтэй. Тэгжээ сонгох хэрэгтэй. За одоо тэгвэл тэр гэрлийн цаана бас юм байна гэдэг шүү дээ. Тэр нөгөө 5 дахь төвшин Ананда Мая төвшин гэдэг байгаа. Тэрийгээ та бид нар өмнө бас ярьсан шүү дээ. Бас тэгээ нөгөө акарма гэдэг юмар бид нар тийш очих хэрэгтэй. Ер нь дугааруулган дээр л ярьж байгаа. Акарма гэдэг чинь энэ ертөнцид харьяалагдах үйл биш ээ. Тэр бол трансцендент үйл, сүнслэг үйл. Тэгээ сүнслэг үйлийг хийж иж бид нар энэ ойгоос гарна. Тэ? Сүнслэг үйлийг хийж иж. Тэгээ сүнслэг үйлийг хийж нэгдүгээр, хоёрдугаарт хамгийн чухал юм юу вэ гэхээр ойгоос аль хэдийн нэг гараад мөн үү? Гэрэл бариад. Тэгээд тэр гэрлийг олоод одоо өмнө гэрлийг олоод тэгээд замыг олоод тий хүнээр замчдаг гарсан хүнээр замчлуулаад ойгоос гарсан хүнээр дахин замчлуулах гэж байгаа байхгүй. Тэр ойгоос гарсан хүн маань эргэж орж идэх гэнэ. Ойн гаднах амьдрал чинь үнэхээр тэр хотын амьдрал чинь үнэхээр танс үнэхээр гайхамшигтай амьдрал юм байна. Тийм учраас ойн амьдрал чинь үнэхээр муухай аимшигтай харанхуй зовлонтой амьдрал юм байна. Тийм учраас тэр ойд байгаа нөхдүүдийг дуудаж авцрах буцааж тэр гот руу наваачих ёстой юм байна гэж ойлгоцсон хүмүүс байдаг юм шүү дээ. Тэр хүмүүсээр бид нэр удирдуулаад тэр хүмүүсийг гүрүү нар гэж хэлдэг. Тэр гүрүү нараар удирдуулаад тэр хүмүүсийн гараас хөтлөгдөөд тий аваас гарах ёстой. Тэгээд зүгээр сууж болохгүй. Хөлөө хөдлөх ёстой. Атгсан ч гэсэн тий үйлдэл заавал гарах ёстой. Түүнээс за энэ саахан багштай болчлоо ингээ суугаад авах юм хийж гарах байх нь шүү дээ. Зайлшгүй үйлдэл хоёр хөлөө хөдлөх нь гараа хөдлөх нь тэгжиж бид нар аваас гарах ёстой байх юм шүү дээ. Тийм учраас юуны мэдлэг бол мэдлэгийн гэрэл бол маш чухал. Мэдлэгийн гэрэл бол одоо нөгөө ойгоос гарах ингээд тэр зам жимтэй ойн тэр жимийг ингэж гэрэлтөөж өгөх юм. Тэгээд тэрээс гадна тэр ойгоос гараад аль хэзээ бүр хот руу очиод ингээ аль хэзээ одоо замаа гаргацсан бүх юмыг мэдтсэн тэр хүнээр хөтлүүлэх хэрэгтэй байна шүү дээ. Энэ бол маш чухал байна шүү. Хот гэдэг байгаа шүү дээ тий. Одоо тэр нөгөө нэг 4 дахь төвшин 5 дахь төвшин хоёрын ялгааг би асуугаад байгаа байхгүй юу. За ингээд материалын ертөнц буюу энэ харанхуй ойгоос гарахаар ингээ асар том асар их аз жаргалтай нэг тийм Брахмажиоти гэдэг гэрэл байдаг юм байна. Гэхдээ тэрэндээс хүн босож ундаг гэсэн шүү дээ. Тэрний цаана нь яг яадаг болоод эргэж ундаггүй. Тий. Хамгийн гол нь тэнд хамгийн чухал юм тэр байхгүй. Хамгийн чухал юм нь бид нар одоо энэ ойд чинь үндсэндээ бол бүгдээрээ л аз жаргалыг хайгаад л ингээд эргэлдээд байдаг гэж юм л. Тэгээ аз жаргалыг юунаас айдаг гэхээр тэр модны яроод хөвтөж байгаа барх цаанаас те тэнд ургасан жимснээс ч байд юм уу те. Тэрнээс аз жаргалыг хайгаад буруу газар буруу хайгаад байгаа. Гэтэл жинхэнэ аз жаргал бол ойгоос гараад хот очиод тэр аав ээж амрах садантайгаа жинхнээсээ уулзаад мөнхөд тэр зовлон зүдгүүргүй өвчин зовлонгүй те үхэлгүйгээр нь амьдрах боломж байгаа байхгүй. Нэг хоёрдугаарт тэр бид нар одоо Веданта сутрагийн шүлэг байдаг гэж юу байдаг вэхээр амьд амтангууд бол аз жаргалын тулд бүтээгдсэн гэж. За бүх амьд амтангууд. Тэгэхээр
Тэд нар чинь өөрөөр хэлбэл тэр одоо боргоцоо хайгаад л тэр одоо алт мөнгө хайгаад ингээ яваад байгаа чинь бол буруутгах байхгүй байхгүй. Аз жаргалыг л хайгаад байгаа. Буруу газраас хайгаад байгаа байхгүй шүү дээ. Мөн чанар нь аз жаргалыг л хайгаад байгаа байхгүй. Таач буруу газраас мэдлэггүй учраас, гэрэл байхгүй учраас, хөтлөг хүн байхгүй учраас тэр модны ёроол балтаач тий. Эндээс нэг жоохон боргоцоо олж идэл, тэр нэг жоохон жимсний гатсан жимс идэл тий. Тэнд аз жаргалыг олж байгаа ингээд яваад байгаа юм шүү дээ. Яа тэгэхээр бидний жинхэнэ аз жаргал бол сүнсний аз жаргал дотоод байх хэрэгтэй. Тэр аз жаргал яг яадаг болоод одоо бидний хэлж байгаа аз жаргалаас өөр хэлээд байна. Тий. Хамгийн гол ялгаа нь юу вэ гэхээр материалыг тэр одоо боргоцооны аз жаргал гэх юм уу тий. Тэр одоо мөнгөний тэр одоо алдар нэрийн аз жаргал бол амар хайрын ч юм. Амар хайрын тэр материал ертөнцийн тэр аз жаргалууд яг их бүгдээрээ төгсгөлтэй. Тэгээд төгсгөлтөөс гадна эхлэхдээ тэд нар маш их тансгаар хэлдэг гэж байгаа юм л та. Одоо өссөн хүн нөгөө нэг одоо анхны аяга хоолн дээр бол үнэхээр капитал эдэн тий. Хоёр дахь аяга хоолн дээр бол одоо нэлээд буурц эдэн тий. Гурав дахьаас бол ой хотож үйлчлэх биш тийм ээ. Гэтэл сүнслэг аз жаргал яадаг вэ гэхээр тэр цадсан төвшингийн мэдрэмжээс эхэлдэг гэж байгаа. За энэ сүнслэг энэ одоо бурханлаг санаар явсан ч яалаа байсан ч яалаа гэсэн маягтай хэлнэ гэж байгаа байхгүй. Энэ одоо үнэн ч юм уу дадлаа ч юм уу гэсэн маягаар эхэлнэ гэж байгаа тий. Тэгээд жоохоо ингээд бясалгалаар хичээлээд ингээд тодорхой цаг хугацааг зарцуулаад төвчл хатамжилт хийгээд өөрийгөө ариусгаад тэр нөгөө бурханлаг ингээд тэр жимээ тэр ойгоос гарах жимээр ингээд яваад эхлэхэд аз жаргалын мэдрэмж чинь нэмэгдэж эхэлдэг байна. Сүнслэг аз жаргал, трансцендент аз жаргал чинь дотроосоо баг багаар нэмэгдэж эхлэх юм шүү дээ. Нэмэгдээл ингээд баг багаар хойр тусмаа тэр ойгоос гарах дөхөх тусмаа л олмор нэмэгдээд байх юм шүү дээ. Тэгээд нэмэгдсээр байгаа тэр жинхэнэ аз жаргал. Тэгээд тэр ойгоос гараад тэр хотод очих юм бол бүрэн аз жаргалаа мэдрэх нь шүү дээ. Тэгээд үнэхээр миний хайж исэн аз жаргал тийм. Үнэхээр одоо миний дөрөв антраасаа ирж хайж исэн аз жаргал чинь энэ байсан юм байна. Энээс өөр дээд аз жаргал байх боломжгүй юм байна. Гэт бодоод бүх юм ингээ олцсон учраас хизээч энэ одоо тэр ой харахгүй руу хийж хаж болохгүй гэж. Хизээч урах тийм хүсэл сонирхол төрөхгүй. Яах гэж тэр өгдөг, төөрдөг, өвддөг тийм өтөлдөг энэ муухай газар руу ирэх гэж хүсэхгүй байх нь шүү дээ. Тэгэхээр бисээ таны хэлснээс ингэж ойлголоо шүү дээ. Тэр сүнслэг ертөнцид мэдэрдэг аз жаргалыг хүн материалын ертөнцид байхдаа баг багаар мэдэрч эхлээд тэгсээр хагаад яг очдөг юм байна гэж ойлголоо. Тэр материалын ертөнцид бид нэр сүнслэг ертөнцийн аз жаргалыг мэдэрдэг болд юм байна гэсэн. Тэр мэдэрдэг аз одоо арга замыг биднэрт 500 жилийн өмнө одоо Бурхан Кришнагийн хувилгаан тий одоо Бурханы алтан аватар гэж яригддаг. За тэгээ Бурханы хамгийн одоо нэгүүлсэнгүү, өршөөнгүү хувилгаан Бурхан Кришна өөрөө гэж байгаа. Бүр 100% батнаад бүх одоо эрчим энерги бүр өөрт бүдийн шингээгээд ингээд 500 жилийн өмнө одоо энтх задарсан, бенгазларсан юм Бурханы хувилгаан байгаа. Алтан аватар гэж нэрлэдэг. Тэр биднэрт тэр одоо сүнслэг аз жаргалд хүрэх арга замыг авчирч ирсэн. Тэр одоо арга зам бол эхэндээ хүмүүс тэрийг мэдрэхгүй байж болно. Яагаад мэдрэхгүй вэ гэхээр бид нар нөгөө үүлийн үрийг хүлээсэн. Үүлийн үрийн одоо олон давхар хүлээсэн хүлэгдсэн байж байгаа тийм. Маш их зузаан юм нэг хүлэгдсэн учраас тэр сүнсний аз жаргал чинь ингээд гучигдсан байх нь шүү дээ. Маш тийм олон одоо метр гэх юм уу километр юм зузаан карми одоо бүрхүүдээ бид нар гучигдсан учраас хичнээн гаднаас нүдээд одоо тэр сүнслэг аз жаргал мэдрэгдэхгүй байна. Тэгэхээр би тэднийг ингээд угаагаад цэвэрлээд ингээд багаар ингээд угаагаад цэвэрлээд нэмгэрэх тусмаа сүнсний чинь одоо мэдээлэл сүнсэнд чи хүрэх мэдрэмж одоо орж ирэх нь шүү дээ. Тэр аз жаргал чинь гарч ирэх нь шүү дээ. Баг багаар. Тэгэхээр одоо бид нар гол тэр угаах хамгийн чухал бид угаах хэрэгтэй. Угаах хамгийн хүчтэй арга бол тэр Чайтана Бурханы авчирсан тэр алтан аватрын авчирсан Бурханы ариун нэрийг дуулах. Бүгдээрээ хамтдаа дуулах, ганцаараа унших тийм. Энийг ингээд бид нэр ингээд хийгээд байх юм бол бүгдээрээ хийгээд байх юм бол тэр сүнслэг аз жаргалыг бүрэн дүүрэн олох боломжтой байх юм шүү дээ. Тэгээд тэр одоо Бурханы ариун нэр бол ойгоос тэр одоо гарах хамгийн том тод зам гэж байгаа. Ерөөсөө хамгийн тод зам гаргадаг олон зам байдаг. Маш олон зам байгаа. Ойгоос гардаг маш олон зам байгаа тийм. Тэгэхэд тэрнээс гадна ойд төөрүүлдэг маш олон зам байгаа. Маш хуурамчтай зам зөндөө байгаа. Уг нь бол ойгоос гаргана гэсэн мөртлөө бүр олон бүр харахгүй басаар ойчдаг тийм замтай байгаа. Тэгэхээр хамгийн чухал юм юу гэдэг вэ гэхээр ерөөсөө тэр баттай замыг л олох ёстой. Зөв замыг олох ёстой. Тэгэхээр хүн болгон өөрийнхөө замыг зөв үзүүлдэг байхгүй. Харин тийм. Тэгэхээр юу яаж одоо ямар үндслээр тэрийг зөв зам бэ гэж одоо бид нар нотлох бай. Өөртөө итгэлтэй болох бай тий. Тэр яаж олох вэ? Яаж зөв замыг гэдгийг бодлох бай гэхээр ерөөсөө одоо бидний мэдээллийг ямар одоо шүүрээр шүүх вэ гэхээр 3 шүүрээр шүүнэ гэж байгаа байхгүй. Гүрүү, саатгуу, шаастра гэсэн. За тэр нь яадаг вэ? Тэр нь яадаг вэ гэхээр за ном сударт ингээд
Энэ гарах арга зам нь бол энэ хэлсэн байна. За энэ шастрам. За эхлээд эхний ээлжинд содар ном дээр батлагдсан байх хэрэгтэй. Хамгийн эхлээд. За. Нөгөө содар ном дээр батласныг саатах хүн одоо нэг ариун чимшрэлтэй хүн тий ариун гэгийн хүн товлогоо хүн ч байд юм уу тий. Яг энийг барьж бол үний юм байна. Хоорондоо таарч яв. Тэгсэн чинь нэг номын багш нөгөө ойгоос гараад тий нөгөө бүр тэр одоо хотод очиод мэдээл аваад тэгээ эргээд ирсэн номын багш гүүрүү тий. Бас тэр тухай ярьж ивэл яг тэрийг ярьж ивэл үний юм байна. Энэ зам үнэхээр зөв зам байна гэж ойлгох хэрэгтэй гэж. Гүүрүү саатах шаастраа гэж. Энэ гурав нэг одоо давцчих хэрэгтэй. Тэгэх юм бол тэр замаас авна. Энэ гурав нийлэхгүй байвал хизээний өдөр өөрөө чинь бүр улам харахгүй газар даваачих магадaltaй шүү гэдгийг ойлгох хэрэгтэй байхгүй. Хамгийн аюултай. Тийм учраас энэ Кайли юга бивийн цөвөн цаг үеэрэнд бол маш олон гүрүүнээр бий болно. Маш олон хоормж гүрүүнээр бий болно. Маш олон хоормжтой замууд тий зам өрөөд ойгоос харан гээл улам төөрүүл ажилладаг замуу зөндөө байх. За яа. Замаа олоход үнэхээр одоо бухал өсөн дотроос зүү болохоос хэцүү. Тийм хэцүү болсон цаг гэж байна. Тэгэхээр тэр тийм учраас энэ зарчмыг сайн баримтлах хэрэгтэй. Гүүрүү саатхуу шаастраа гэж. Номын багш саатхуу ном судрын энэ гурвын ярьж байгаа зүйл нэг л байх юм бол ижлэх л байх юм бол энэ зам зөв юм байна гэж ойлгох хэрэгтэй байна шүү дээ. Тэр сүнслэг мэдлэгийг ярьдаг маш олон хүн байдаг шүү дээ. Маш олон байна. Тэнгүүт за тэр нэг мэдлэг таалагдлаа гэж бодъё. Тэнгүүт за энэ хүний ярьж байгаа юм яг ном судар дээр байдгийм үү юу гэж наазахын шалгачаад тэгэл баталчихж шүү дээ. Ном судар дээр байдгүй юм яриад дунах юм бол бодлоо байна. Бүрэн там руу аваачих магадгүй юм байна гэж ойлгох хэрэгтэй байхгүй. Ерөөс ингэхгүй маш чухал. Тэгэхгүй бол одоо маш олон одоо сүүлийн үед маш олон одоо багш нарч байд юм ийм бяцлаглууд гэдэг бий болоод байна шүү дээ. Тэгээд YouTube-ээр дөрөв бас янз бүрийн сүнслэг бичлэгүүд байна шүү дээ. Чинь Кайли бүр ингээ зөгнөгдсөн юм байгаа байхгүй юу? Кайли югод бол одоо тэр хуурамч дарма тий жаалаа дарма гэдэг юм бол үүдмээрээ бий болно. Тэгээд тэр зөв замаа олоход аюул хэцүү болно. Маш хэцүү болно. Тийм болохоор одоо энэ зөв замыг л хамгийн эхлээд олох хэрэгтэй. Зөв замыг олцоод зөв замаар маш тууштай шаргуу явах хэрэгтэй. Яагаад тууштай шаргуу явах хэрэгтэй вэ гэхээр хүний амьдрал ч өөр хэмжээтэй. Хүн болгоны одоо амьдрах хугацаа хэмжээтэй байдаг байхгүй юу? Тэгэхээр оёогоос гарах одоо бас одоо тодорхой хугацаа зай байгаа шүү дээ. Зай байгаа. Тэр зайг туулахын тулд цаг хугацаа шаарддаг мөн үү? Тэр цаг хугацааг энэ одоо заяагцсан насандаа амжилт туулах хэрэгтэй байна шүү дээ. Тэгэхгүй бол дунд нь туулах юм бол дунд нь үрчих юм бол дахиад нэг амьдраад дахиад тэрийг туулах хэрэгтэй. Дахиад амьдрахтаа дахиад энэ зам руу ирээч үгүйч гэдэг аюул байгаа байхгүй юу? Тийм учраас бид нар хурдтай туулах нь чухал. Юусэн маш цаг алдахгүй байх нь чухал гэдэг эндээ байгаа байхгүй юу? Тэгэхээр ерөөсө одоо чинь манай подкастыг үзэж байгаа хүмүүс бол ямар нэгэн байдлаар за энэ сүнслэг бурханлаг мэдлэг гэж юм байдаг юм байна. Материалын ертөнц гэдэг чинь нэг бурхан гэж байдаг ч юм уу, гүү ч юм уу гэж нэг сонирхдаг хүмүүс байгаа шүү дээ. Тэгэнгүүт ингээд хайгаад үзэнгүүт маш олон сүнслэг талбарын одоо мэдээллүүд, бясалгал, йог, янз бүрийн подкаст үзэндөө байна тий. Тэр бүхнийг одоо хүн бүгдийн сонслоо гэж бодъё. Тэгэнгүүт аль нь үнэн бэ, аль нь худлаа вэ гэдгийг шалгахын тулд тэр ярьж байгаа зүйл ном судар дээр байдгүй батал их сурвалжтай юу гэдгийг л ер нь шалгаж хамгийн ихээ шалгаж үзэх хэрэгтэй юм байна л. Заавал ном судар дээр, ариун ном судар дээр, ялангуяа ведийн ном судар дээр вед бол бидний ээж гэж үздэг шүү дээ, тий. Материал ертөнцийг одоо амьдарч байгаа бүх амьтангуудын ээж бол вед гэж үздэг шүү дээ. Тий. Тэгэхээр их монголчууд ведийн мэдлэг одоо ингээд дүнгийн дэлгэрч хэлж байгаа одоо мэдэхгүй л байгаа л да, тий. Тэгэхээр одоо вед дээр үнэхээр ведийн ном судар дээр хамгийн гол нь ведийн ном судар чинь хамгийн гол нь өөрөө гэрэл гэсэн үг тий. Өөрөө бол зам гэсэн үг шүү дээ. Ведийн ном судар дээр батлагдчих байх юм бол тэр хүний хэлж байгаа гээ үний юм байна л гэж хүлээж авах хэрэгтэй. Тэгэхгүй бол заавал вед гэхгүй өөр босод шашны ном судар дээр ч гэсэн ер нь яг тэр ярьж байгаа юм таарж байгаа болвол бас одоо чинь буддын ном судар дээр ч юм уу, христийн ном судар дээр ч юм уу таарж байгаа бол тэр бас ер нь үнний юу хотлоо биш юм байна гэж ойлгож байна тий. Гэхдээ вед бол ойгоос гаргана тий. А нөгөө нөхдүүд чинь ойгон захтай аваач хайш чинь зарим нь тий. За зарим нь бол дунд нь аваач хайх гэдэг нь шүү дээ. Деважингаар гараг түргээд ч юм уу. Тиймээс үнэхээр гараа тэр хотод очихыг хүсэж байгаа бол ведийг дагараа. А яг тэр захад очимоор байвал захад очимоор байвал нөгөө төлөө дагаж болно. Тэр номуудыг судлаад тэр шүний явдын номдоо судлаад болно шүү дээ. Ягаад гэхгүй юм ч тийм үстэй. За. Ингэж байгаа байхгүй юу? Вед гэж яриад байгаа шүү дээ. Өмнөх таны дугаар дээр тайлбарласан. Ер нь ингээд нэг жоохон тайлбарлаж байгаа ч гэсэн хүмүүс яг вед гэж юу юм бэ гэдгийг бас тийм сайн тодорхой ойлголт авч чадаагүй байгаа байхгүй юу одоо ч гэсэн. Тэгэхээр одоо хинди шашин ч юм уу юу чи нэг энтгэгээс хаанаас гарал үүсэлтэй юу гэдгийг ч бас яг зарим хүмүүс ойлгоогүй байгаа. Тэгэхээр та тэрэн дээр яг нэг практик тайлбар өгөөч.
Яг Вед гэж яг бид нар юуны тухай яриад байгаа юм бэ? Яагаад энийг үнэн гэдэг байгаа юм бэ? Тийм, вед чинь би өмнө хамгийн анхны дугаар дээр хоёул ярьсан шүү дээ. Вед гэдэг бол ертөнцийг бүтээгчээд бидний хүсэлд ертөнд бүтээгдсэн. Тэ? Тэгээд энэ ертөнц дээр амьдрах ёсгүй шүү гэдгийг бол одоо бурхан одоо ингээд биднэрт маш хайртай учраас тэр одоо өөрийнхөө сургаалаар ведийн мэдлэгээр биднэрт ингээд амжиж мэдээлэл өгсөн тийм. Ведийн мэдлэг чинь одоо бид нар одоо энэ ертөнц дээр хэрхэн зөв амьдраад яаж зовлон багтай амьдраад дараа нь эцэст нь яаж одоо энэ ертөнцөөс одоо ангижрах вэ гэдгийг заадаг мэдлэг шүү дээ тийм. Тэгэхээр хүн энийг ингэж харж болно шүү дээ. Эн чинь зүгээр нэг юу юм бэ? Энэ итгэгийн шашин юм байна. Эсвэл энэ нэг харийн шашин. Эсвэл энэ нэг юу за нэг байдаг л нэг юм гэдэг юм. Тэгэж харж болно шүү дээ. Энэ үнэхээр харийн шашин юм уу? Зөвхөн энэ итгэгийн хиндүү шашин юм уу? Яг юу юм бэ? Яагаад бид нар монгол хүн байж энийг судлах хэрэгтэй юм. судалсан явж байгаа юм бэ? Тий, яагаад энийг санал болгоод байгаа юм бэ? Тий, энэ чинь ведийн ном сударч нь бол ганцхан энтгч байд юм уу, ганцхан одоо Америкчууд байд юм уу, одоо Оросуудч байд юм уу зориулагддаг байна шүү дээ. Энэ бол дэлхийн ертөнцийн амьдарч байгаа хүн төрөлтөн болгон зориулагдсан байна шүү дээ. Тэгээд хүний одоо нэг бусдаас ялгарах нэг онцгой чанар нь юу гэхээр хүн л зөвхөн одоо энэ хүний амьдралын одоо тийм амьдралын гол тэр зорилгод хүрэх боломжтой, ойгоос гарах боломжтой гэж байгаа юм л да. Бусд нь бол тэрэндээ л амьдрах одоо тэр нөгөө ойдоо тэр одоо байгаа тэр нөхцөлдөө ингээд л амьдраад байгаа. Хүн бол хүний тэр төрөлний бусдаас ялгаатай давуу тал нь юу гэхээр ойгоос гарах шанс нь өндөр байдаг. Тэгэхээр ведийг ойлгож чадах чадамж нь хүнд арьштай. Гэхдээ тэр одоо Орос байна уу, Хятад байна, Америк байна уу хамаагүй тий. Монгол байна уу хамаагүй. Юусе хүн гэдэг чинь нэг тийм өөрөө нэг мануушаа гэж байна. Хүн гэдэг чинь юусе хамгийн онцгой чанар нь юу гэхээр тэнгэрийн орон төрснөөс ч илүү давуу тал нь юу гэдэг вэ? Хүн зовлонгийн мэдрэмжтэй байдаг. Зовлонг одоо мэдрэх мэдрэмжтэй байдаг учраас би хэрэг буруу юм хийх юм бол тий зовно гэдэг тийм одоо хунсартай байдаг юм л. Тэгэхээр илүү их энерги авч чаддаг, илүү их түлхэлт авч чаддаг. Хүний төрөл илүү их үйл хийж чаддаг гэж байгаа байхгүй хүний төрөл дээр. Тийм учраас хүн төрлөختөн заягдсан том мэдлэг, медиа мэдлэг бол. Тэгэхэд хүн төрлөختөн гэж байгаа шүү. Түүнээс ганцхан монголчууд ч юм энтгчүүд биш. Хүн төрлөختөнд зориулагдсан мэдлэг байна шүү. Тийм учраас бид нар зайлшгүй нэг хүлээж авах хэрэгтэй байна шүү. Зайлшгүй. Энэ медиа мэдлэгийг хүлээж авчиж бид нар алтан эрэнд алхаж орно. Медиа мэдлэгийг хүлээж авах бол алтан эрэнд алхаж орсон гэж өөрсдийгөө тооцож магадгүй боловч үнэндээ бол ороог байгаа байхгүй. Гараанаас гарсан гэж тооцож магадгүй боловч гараан дээрээ байж байгаа гэсэн. Медиа мэдлэгийг хүлээж авчиж л бид нар гараанаас гарч байгаа. Үнэндээ яг үнэндээ. Угаасаа тэр одоо медиа нөгөө зөвлөлийн номууд дээр байгаа шүү дээ. Давиши пром тий зөвлөлийн номууд дээр медиа мэдлэг 10,000 жил одоо дэлгэрмээ. Дэлхийд даяар бүх дэлхийд даяар дэлгэрнэ гэж. Тийм. Тэгэхээр за энэ хүмүүс энэ хоёр хүн үнэн ч яриад байна уу, худлаач яриад байна уу, сайхан борж инда гэж бодож магадгүй. Яг үнэхээр туршиж үзье гэж бодож ивэл зүгээр энэ номнуудыг уншаад өөрийнхөө мэдрэмжийг сонсоод үзэх хэрэгтэй байх тий. Тэг гэсэн үг. Нөгөө үнэхээр ад жаргалын мэдрэмж байна уу, төрж гин үү тий. Багч гэсэн тий. Нөгөө номод уншаад дээрээс нь нөгөө бурхны ариун нэрийг уншихаар бас ад жаргалыг мэддэг гэж шүү дээ тий. Тэгэхээр үнэхээр бурхны ариун нэрийг үнэхээр ингээд намаг юм орчинд яг үнэхээр төвлөрч байгаа ингээд уншаад үзтээ хүн болгон тий. Уншаад үз. Дуулаад үз. Тэгэхээр үнэхээр тийм өөр тийм одоо материалын ертөнцид байдгүй тийм өөр мэдрэмжтэй үнэхээр орж ирж гин үгүй гэдэг хүмүүс шалгаа үзэх хэрэгтэй. Хэрвээ үнэхээр тэр одоо кармын хайлсан их үнэхээр зузаан бол орж ирэхгүй байх магадaltaй. Гэхдээ ер нь баг хүн болгон тэр мэдрэмж орж ирэх боломжтой. Яг тэгэхээр маш өөрөө хүчтэй учраас. Тэр мэдрэмж танд орж ирж ивэл энд яриад байгаа зүйл үнэн гэдэг чинь батлагдж байна л гэсэн үг юм байна шүү. Батлагдах хэрэгтэй. Угаасаа хүн болгонд орж ирэх хэрэгтэй. Тийм. Тэгээд бас нэг тийм тодорхой мэдрэмжийг туулсан мэдэрсэн болоод энэ бас нэг 20 хэдэн жил одоо хэдэн жил одоо энэ замаар замж байгаа хүн болгон тэр одоо жаргалын мэдрэмжийг бүгд амссан байгаа. Их бага хэмжээгээр. Тийм. За одоо дахиад яг энэ бурхны ариун нэрийн талаар ярьж байгаа юм чинь дахиад л нэг тайлбарлаж өгөх үү? Түрүү ингээд энэ материалын ертөнцөөс гарахын тулд үйл хийх ёстой. Зүрхнийхээ бохир хэр бүртлийг угааж цэвэрлж ийж тэр мэдрэмжийг мэдэрнэ гэсэн шүү дээ тий. Тэр угааж цэвэрлэх хамгийн гол хүчтэй үйлдэл нь бурхны ариун нэрийг унших, дуулах гэдэг тий. Бурхны ариун нэр нь бурхны ариун нэрийг унших, дуулах хамгийн гол нь олуулаа гэж хамтж дуулах маш илүү хүчтэй гэж байгаа. Маш олон хүн цуглаад олуулаад дуулах тусмаа илүү хүчтэй. Тийм боломж байхгүй бол ганцаараа дуусан ч болно. Зүгээр алгаанд чаад тэгээд дуусан ч болно. Тэгээд бүр одоо ганцаарчилсан бясалгал гэж байдаг. Жапа бясалгал гэдэг. Жапа зэрхэн дээр уншаад ингээд юм бясалгал.
Тэгэхээр энийг хийгээд ахаар хүний бүх одоо нэг үйл өөрийн хүлээс одоо бид нар ойгоос гарах гэж байгаа ахаад нэг ойр гоёр тий. Ойгоос гарахад бид нарыг одоо шууд ингээд ардан замаар явахгүй мөн үү? Ойгоос гарахад биднэрт өчнөө саа тохиолдно. Замаа олцсон байж болно. Гэрэл туссан байж болно тий. Гэхдээ дахиад нэг ойгоос гарахад чинь өчнөө нөгөө нэг саадууд тохиолдно. Тэр саадууд чи юу вэ гэхээр бидний нөгөө нэг ойд байхдаа ханхгүй монгох байхдаа хийсэн үйл журууд эргээд бусаад ирсэн байгаа байхгүй. Биднийг бүгднийг ингээд тэгэлж унагдаг, дэгээдэж унагдаг, замд саад болдог ийм юмуд. Тийм учраас ойгоод харахад биднэрт өчнөө ингээд замд чинь саад тохиолдно. Тэр тохиолдож байгаа саадыг арилгах юм хэрэгтэй байна тийм. Тэрийг хамгийн хүчтэй арилгадаг юм маань Бурхны ариун нэр. Тас тавьчихдаг байна шүү дээ. Тэр одоо ингээд замд чинь ингээд хагдаад ингээд ургацсан байгаа. Тэр элдв янзын унаг моднууд байдаг юм уу тэр ургамлыг чинь бүгднийг ингээд тас тавьчихдаг хүчтэй энэ сэлэм шиг зүг шиг юм байна. Энэ сүрхээ барайл явсаар байгаа нь ойгоос гараад явчих юм шиг. Тэгэл цэвэрлээл уг нь бол зам байж идэг зам дээр элдв юм ингээд унтсан байгаа. Тэр унсан юмнууд бол өөрөө самсраг унаагүй бидний хийсэн муу одоо үйл яврууд чинь ингээд замд чинь саадлаад унтсан байна гэсэн. Тэр чинь цэвэрлэх юм чинь Бурхны ариун нэр. Хамгийн хүчтэй цэвэрлэх чинь. Энэ Бурхны ариун нэр гэдэг зүйлийг одоо дугаар болгон дээр ярьлаа. Яг юу байдгийг гэж хүмүүс зарим нь бодож байгаа байх, зарим нь аль хэдийн уншаад эхэлсэн байх, зарим нь манай төв дээр ирээд эсвэл ном худалдаж аваад бас уншаад мэдэрсэн байх. Гэхдээ бас яг зүгээр ингээд сонсоод өнгөрцөн хүмүүс олон байгаа гэж бодож байна. Тэгээ яг юу байдгийг гэдгийг хоёлаа нэг дахиад сануулчих. Яа идэхөө үзүүл идэхөө. За тэгээ. Бурхны ариун нэрүүд ерөөсөө Бурхны одоо хамгийн хүчрхэг хувилгаа нь Кришна Рама Бурхны одоо нэрүүдээс тогтсон 16 үсэг байгаа. Үг байгаа. Тэгэхээр энийг бид нар одоо эрхэн дээр уншдаг. Гэхдээ хамтарч ингээд дуулдаг. Тэгэхээр бид хоёр одоо тавчхан үзүүлье. За нөгөө дугаар алган дээр яриад байсан Хари Кришна Маха мантра гэж яриад байгаа. Тэгээ энэ зүйлийг хүн эрхэн дээрээ уншиж болно, олоолаа нийлээ дуулдаг гэж ярьсан. Тэгээд яг бид нар яг юу хийдгийг би юуны тухай яриад байгаа юм бэ гэдгийг нэг үзүүлье гэж бодлоо. Үзүүлвэл зүгээр тий. За ингээд одоо 2 ч хүн байж болно, 3 4 5 хүн ч байж болно, олон ч хүн байж болно. Олонлоо байх тусмаар илүү хүчтэй. За ингээд битээр одоо таамагт Бурхны ариун нэрийг хэрхэн дуулдаг тухай богинохоо жишээ үзүүлье. Hare Krishna, Hare Krishna, Krishna Krishna, Hare Hare, Hare Rama, Hare Rama, Rama Rama, Hare Hare, Hare Krishna, Hare Krishna, Krishna Krishna, Hare Hare, Hare Rama, Hare Rama, Rama Rama, Hare Hare, Hare Krishna, Hare Krishna, Krishna Krishna, Hare Hare, Hare Rama, Hare Rama, Rama Rama, Hare Hare, Hare Krishna, Hare Krishna, Krishna Krishna, Hare Hare, Hare Rama, Hare Rama, Rama Rama, Hare Hare, Hare Krishna, Hare Krishna, Krishna Krishna, Hare Hare, Hare Rama, Hare Rama, Rama Rama, Hare Hare, Hare Krishna, Hare Krishna, Krishna Krishna, Hare Hare, Hare Rama, Hare Rama, Rama Rama, Hare Hare, Hare Krishna, Hare Krishna, Krishna Krishna, Hare Hare, Hare Rama, Hare Rama, Rama Rama, Hare Hare, Hare Krishna, Hare Krishna, Krishna Krishna, Hare Hare, Hare Rama, Hare Rama, Rama Rama, Hare Hare.
За ийм хөө маягаар ингээд дуулж болно гэсэн үг. За хэрвээ ийм одоо юу хөгжмийн одоо зэмсэг хэрэгсэл байхгүй бол зүгээр алгаан тушаад дуусна. Алгаан тушаад Хари Кришна гэж дуулж. Хари Кришна, Хари Кришна, Кришна Кришна, Хари Хари, Хари Рама, Хари Рама, Рама Рама, Хари Хари, Хари Кришна, Хари Кришна, Кришна Кришна, Хари Хари, Хари Рама, Хари Рама, Рама Рама, Хари Хари. Тэг мэдчихлээ ингээд болж байна. Өөрийнхөө зүгээр л мэддэг аян дээрээ дуулчих. Зүгээр өөрийнхөө мэддэг одоо ямар ч одоо өөрийнх нь дуртай тий аян дээр дуулсан ч болох нь шүү дээ тий. Заавал ингээд уламжилтай биш тий. Зүгээр одоо Монгол ардын дууны аян дээр ч байт юм уу зүгээр зохиолын дууны аян дээр ч болно шүү дээ ерөөсөө. Ямар ч одоо тийм 20 цаар байхгүй гэж байгаа шүү дээ. Тэгээд зүгээр ингээл нэг тарин санскрит тарины хэлээл уншаал хахад ингээл яа чин материалын ертөнцөөс гарч нэхэр хүмүүс бас жоох итгэхгүй байж магадгүй л дээ. Тий харин тэгж асуусан тохиолдол нэлээд байдаг шүү дээ. Тийм тэрэн дээр та Тэгэхээр эн чинь шүү дээ. Энэ одоо зүгээр нэг нэр биш энэ чинь хамгийн гол нэг ойлгох хэрэгтэй. Энэ бол зүгээр нэг юм биш. За юу. Энэ бол ямар нэг сахиулсан тэнгэрийн нэр биш. Энэ бол тий тэр олон мянган олон сая сахиулсан тэнгэрүүдийг бий болгосон. Олон сая сахиулсан тэнгэрүүдийг олон тэр бумаар нь бий болгосон тий. Тэр хамгийн дээд одоо туйлын үнэ гэж. Дээд үнэ. Тэр бурхны дээд байдаг бол ганц цар ганц байдгалын хамгийн дээд нэр гэж байгаа байхгүй. Бурхны олон нэрүүд байдаг гэж байгаа. Одоо нэг зүгээр энгийн тий энгийн нэрүүд тийм одоо зүгээр энгийн нэрүүд байжад. Тэгэхээр энэ нэрүүд дотроос олон мянган олон сая нэр дотроос хамгийн хүчрхэг нэр нь гэж байгаа байхгүй. Бурхны сая бидний дуулсан тэр Хари Кришна гэдэг энэ мантраа энэ нэрүүдээс тогтсон энэ тайрны уншлага учраас энэ маш хүчтэй. Тэгээд энэ трансцендент мөн чанартай учраас энэ бол бурхнаас өөрөөс нь ялгаагүй бас өмнө ярьсан шүү дээ. Бурхнаас өөрөөс нь ялгаагүй. Бурхан чинь одоо энэ сансар огторгой орон за энэ олон тэрүүн амьтангуудыг бий болгоцсон тий. Тэгээ энэ олон тэрүүн одоо амьтангуудыг бий болгочоод өөрөө тэнд одоо юу ч болоогүй юм шиг байж ятдаг. Тэр одоо энэ одоо ертөнцөд явагдаж байгаа бүх ажлын түүний эрчим нэрийг зохицуулж ятдаг. Тэгээд тэр одоо юу ч болоогүй байж байгаа юм шиг тэр хүчлэг тэр нөхрийн нэр нь тий. Тэр нэр нь өөртөө ижлэгэн адил тэнцүү байдаг хүчтэй гэж бодохоор энэ нэр нь үнэхээр хүчтэй байгаа. Тэгээд тэр хүчтэй учраас маш тийм хүчтэй учраас тэр олон мянган амьдралд хураасан тэр одоо зузаан кармын тэр одоо бүрхүүлийг маш хурдан цэвэрлэх нь маш хурдан нураан гэсэн үг юм шүү. Тэгээд бид нөгөө тэр цэвэр түвшин дээр очино гэсэн. Цэвэр сүнсний түвшин дээр очих юм шүү. Ер нь тарин буюу мантра яг яаж өөрчлөлтий те энэ чинь бид нар зүгээр уг нь амнаасаа ингээл зүгээр хилээл гаргачихжээ шүү дээ. Тэг амархан байгаад шүү дээ те. Энэ зүйл яг яагаад тийм хүчтэй үр нөлөө үзүүлээд идэв. Ингээд одоо чинь хүмүүсээс ингэж асуудаг шүү дээ. Лам нар яагаад заавал ингэ төвдөр ном уншаад идэв юм. Монголоор уншиж болдгоо мó ч гэх юм уу те. Ер нь яагаад заавал бас санскритээр нь унших хэрэгтэй байдгийг. Мантра гэдэг чинь өөрөө одоо мантраны ихэнх ер нь бүх мантра бол санскрит хэл дээр байдаг гэж байдаг шүү дээ. Санскрит хэл чи өөрөө тэнгэрүүдийн хэл. Сахиулсан тэнгэрүүдийн дэлхийн хэл байх биш байх нь шүү. Дэлхийн хэл биш. Бас ведийн айлдагдсан хэл. Вед одоо айлдсан хэл. Одоо энэ Бхагавад Гитач гэдэг юм Шримад Бхагаватам энэ бүх ном судрууд санскрит хэл дээр айлдагдсан, бичигдсэн байдаг байх нь шүү. Тэгэхээр энэ ч учраас энэ бол үнэхээр дээд түвшний хэл байх нь тийм учраас тэр тэнгэрүүд бид нар бол одоо тэр зүгээр ямар нэг одоо зовлонд очиж чад тэнгэрүүд тарин мантра ингээд уншихаар тэр таринууд маань ихэвчлэн одоо санскритээр байдаг байна шүү дээ. Тэгэхээр тэр тэнгэрүүдийн оронд тэр санскрит хэлийг хэрэглэдэг гэж шүү дээ. Тэгэхээр тэр өөрсдийнх нь хэлээр хандах юм бол илүү хурдтайгаар биднийг одоо нэг хүсэлтийг одоо хүлээж авах нь шүү дээ. Түүнээс өөрийнхөө хэлээр ингээд хэлээд байхад нэг сайн сонсох байх нь шүү дээ. Тэгэхээр үнэхээр сонсно. Тэгээ үнэхээр чин сэтгэлээс айлбар. Гэхдээ яг өөрсдийнх нь хэлээр яг өөрийнх нь нэрийг дуудаад байх юм бол илүү хурдтай сонсох юм шүү дээ. Илүү хурдан асуудлыг шийдэх гэдэг шүү дээ. Тэгэхээр заавал санскритаар юм ч юм уу. Шүүл илүү үр дүнтэй байх юм тий. Залбирлыг бол хүн ямар ч хэлээр хэлж болно гэж байгаа. Мантра бол бүгдээрээ санскрит хэлээр тогтцсон байдаг угаасаа. Тэгээд мантра ч олон янз байгаа шүү дээ. Зүгээр одоо эрүүл мэндийн мантра гэж байна, ажил карьерийнх байна, тий гэр бүлийнх байна, нас уртасгахч байна, тий олон янзын үр хөвгтдээ болгох байна гэдэг олон янзын мантра байж байгаа. Зорилго нь өөр. Тэгээд нөгөө нэг хариуцдаг тэнгэрүүд нь өөр тийм мантрууд байгаа шүү дээ. Мантра гэдэг чинь ерөөсөө л нэг тухайн тэр одоо жишээ нь Ом Гам Ганапати Намахач гэдэг юм уу. Тэгээд унших юм бол тэр яг тэр Ганеша бурхан руу хандж байгаа л магтаж байгаа байхгүй нэгсэн доо. Би Ганеша бурхан танд мөргөж гинэ гэдэг. Хүнд ингээд мөргөөд байхын бол
хүн зөөлрөл яддаг байхгүй тий. Ингээд одоо маш ууралцсан хүн байлаа гэж айгүй нөгөө хүний гомдоогсон байлаа гэж бодоход тий тэр хүнд ингээд олон дахин мөргөө намайг уучлаарай ингээд мөргөөд яах юм зөөлрөн шүү дээ тий. Яг тэр байдал байхгүй. Бид нар одоо буруу юм мэдлэггүй байжгаад нөгөө тэнгэрүүдийг нөгөө хариуцсан тэнгэрүүдийг мах уурал болцсон байна шүү дээ. Тэгээд энэ нөхөр бол тэгээд карма нэрээд байгаа шүү. Тэгээд нөгөөдөл бид нар болохоор одоо буруу ойлгочоод араас нь ахин дахин мөргөөд намайг уучлаарай би өстө мэдлэггүйх болмоос тийм хийсэн байна. Одоо миний тэр асуудлыг шийдэж өгөөч би одоо амхээр одоо ойлголоо ухаарлаа гимшлээ гээл тэр мөргөөд өөрийнх нь нэрийг дуудаал ганеш ингээд хэлээд байхаар чинь тэр асуудлууд нь зөөлрөх нь шүү. Тарны утга бол ийм байдгийг. Утгын зорилго нь тэр шүү. Тэгээд хамгийн дээд зорилго хамгийн одоо мантраны хамгийн одоо төгс үр дүн хязгаар ирдэг гэхээр мантра ингээ уншаад ахаар ингээд тодорхой хэмжээгээр ингээд цэвэрлэг карма цэвэрлэгдээд байна гэж байгаа юм заа. Яг чиглэл тэр чиглэлийнх нь карма цэвэрлэгдэн зөвхөн. Тэгээд цэвэрлэгдэж жагаад хамгийн сүүлд нь яадаг вэхээр мантра девата буюу мантраны эзэн нь өөрөө залгана гэж байгаа. Энийг бол мантра ситхи гэж нэрлэдэг. Мантраны эзэн гэдэг өөрөө залгаад заа чи юу хүсэж байна? Яагаад миний нэрийг ахин дахин миний тарны ахин дахин уншаад байгаа юм бэ гэж асууна гэж байгаа байхгүй. Тэнгүүт за би ийм хүсэж байна. Би нэг ийм том байшилтай болмоор байна ч гэдэг юм үү те. Би одоо нэг ийм машин дэвтэй эсвэл би эрүүл болмоор байна ч гэдэг юм уу те. Ингээд хүслийг хэл. Тэгэхээр тэр хүслийг хэлүүлж гэж байгаа. Энэ нэг хэрэг уншвал тийм төвшөнд хүрхөө. Мантранаас хамаараа янз янз байт юм бэл. Хамгийн одоо хурдан үйлчилдэг мантра бол Шива орхны мантра. За. Хамгийн хурдан үйлчилдэг гэж байгаа. Тэгээд хамгийн одоо нөгөө хүний ямар одоо савтаа ирсний харгалзахгүйгээр тэг хүснээр нүгдэх гэж байгаа байхгүй. Одоо жишээ нь 5 савтаа ирчээд 20-ыг нэгч гэж бодъё Шивагаас заа юу. Шива орхноос. Тэгэхэд 20-ыг өчтдөг гэж байгаа Шива бол. А Кришна яадаг вэхээр 5 савтаа ирчээд 20-ыг өсгөх юм бол хизээч 20-ыг өгөхгүй гэж байгаа. Яг тэр бол өөрийг хорлоо гэдгийг мэднэ гэж байгаа байхгүй. Шива орхон бол хүснээр нүгчдэг. Маш нэгүүлсэнгүү гэж байгаа юм. А Кришна бол маш цензурддаг гэж байгаа. Энэ нөхөл хэрвээ одоо илүү өгчих юм бол бүр 5-ыг ч өгөхгүй гэж байгаа. Нэг л тэр өгөх магадaltaй Кришна бол. Ерөөсөө энэгээр ингээд ам зоогооч яхад боолсон тэггүй л энэ нөхөр буруу ахаад нөгөө ойр угаа тий. Усан ингээд шунгаад ойгоос явахгүй энд хорогдоод байхад байна гэж ойлгодог. Тэмүүлэхгүй тий. Эндээ аз жаргалтай байгаа учраас эндээ л ингээд байгаа таах учраас энэ нөхөрт их юм хүч болохгүй. Мэддэг учраас хизээш тийш өндөр ажил өгдөг гэж байгаа Кришна бол. Сүнслэг ажлыг бол сайн өгнө шүү дээ. Сүнслэг ажлыг бол дандаа өгч яадаг гэж байгаа. Кришна бол дандаа байнга өгч яадаг. Өсгөл юм бол ерөөсөө хэд дахин илүү өгч яадаг гэж байгаа шүү. Тийм болохоор би бол ингэж ойлгоод байгаа шүү. Уг нь бол тийм болохоор энтгчүүд уг нь бол ингэж ведийн бүх хамгийн огтой утга зохиолууд хамгийн дээдлийн судрууд дээр нь хамгийн дээд бурхан бол Кришна юм а. Кришнад мөргөө Кришнад залбираа гэж хилээд авахт чинь энтгчүүд ингээ хараад байхад хөвчлэн Шивагаа шүтжээд шүү дээ. Шива Ганеша. Тэгэхээр тэр утга нь болохоор нөгөө Шива бурхан илүү мэдрэл юм аа. Одоо олон борхцоор авах гэдэг байгаа байхгүй юу та. Тэр юм сайн өгдөг болохоор энтгчүүд ер нь хөвчлэн тэр Шивагаа шүтээд идэв юм. Шива гэдэг шүтэн Ганеша шүтэн тий. Тэгээд нөгөө нэг дуурга шүтэн эднэр чинь нөгөө материалын ажлыг маш хурдан өгдөг. Маш их хэмжээгээр өгдөг, хүснээр нь өгдөг учраас нөгөөдөл маань тэр одоо Шивага тэр одоо материалын бурхнууд мөргөд байгаа юм шүү дээ. Кришнаг мөргөдөг байх юм шүү Кришнад. Тэгэхээр яг утга учир нь тийм байд. Тэр нөгөө анх гайхдаг байсан байхгүй. Ингээл Бхагавад Гита Шримад Готам хамгийн мундаг судрууд дээр нөгөө нь Кришна бол бурхны дээд бодгалаа. Кришнаг шүтгэл Шиван хүртэл өөрөө Кришнаг шүтээд ах. Хэлжээд ахад. Нөгөө энэ хүмүүс яагаад энтгчүүд бүгдээрээ Кришнаг шүтдэггүй болоо бүгдээрээ ведийн одоо их орондын төрсэн байж гэж боддог байсан. Тэр чинь нөгөө бас нөгөө талаасаа нөгөө хүний түрүүний ярьсан 5 ухамсараас хамаарч байгаа. Ихэнх хүмүүс аана маяа төвшөнд байдаг. Мөнгөний төвшөнд ч юм уу, хоолны төвшөнд ч байдаг юм уу те. Сайхан гоё говцсны төвшөнд ч байдаг, эд материалын төвшөнд байдаг учраас тэрийг хангаж байгаа бурханд илүү хурдан хангаж байгаа бурханд мөргөөд байх нь шүү дээ. Тэ? Нөгөө тэр аананда маяа бол хаа байсан 5 дугаар төвшөнд байгаа даа шүү. Тэнд бол хаа байсан болоог байх нь шүү дээ. Тийм учраас болох Кришнад мөргөдөг байх нь. Харин эсвэргээр бидний саяхан уншсан Хари Кришна гэдэг тариныг уншаад бид нэр Кришна бурханд хандаад ахаар нөгөө нэг материалын ажил бол нэг их өгөхгүй. Материалын ажил бас өгнө. Гэхдээ бол хизээч одоо үлбэрч хоосрохгүй гэж байгаа юм л да. Гэтэл бол нөгөө Америкээр нь асгааж өгөхгүй юм шүү дээ. Яг тааруулаад хизээ дутагдана ачигдана гэж байхгүй. Яг тааруулаад л өгөөд тэгээ бурханлаг ажлыг байнга өгөөд байна. Ойгоос гарах бүх боломжийг өгч гин гэсэн. Бүх бурханлаг сүнслэг ажлыг хүсэл хөвчлөлтийг өгч өгдөг. Тэгэхээр ерөөсө илүү нь давуу тал нь давуу тал нь энэ байхгүй. Хамгийн чухал юм шүү дээ. Ойгоос авахгүй тэнд гिचнээ сайхан баян тэр өндөр модонд авираад яах юм тийм үстэй тий. Мянган модтой болоод мянган борхцаа ураагаад яах тийм үстэй. Тий. Тэгээд үхээд өгөн дахиад тэгэл дахиад үхээд тэр хорхгүй ойд бол хөлдөө хүйтэн ойдоо байгаад л байна шүү дээ тий. За.
За маш сайхан сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа. За баярлалаа. Хари Кришна. Хари Кришна танд нэмж хэлэх юм байна. За одоо өөрөө чи юу авах вэ? Тэгээ ер нь бол ярих гэж бодсон бүх юмудаа ярьлаа гэж бодож байна уу? Би ч гэсэн асууя гэж бодсон бүх юм асуулаа. Ярьлаа гэж бодож байна. За. Ерөнхийдөө бүгдээрээ хамгийн гол нь хүн болгон ойгоос гарах хэрэгтэй юм байна тий. Энэ бүгд ойд төрцөн байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Сая ярианаас. Бид нар бүгдээрээ ойд төрцөн байгаа шүү. Ойд байгаа шүү. Та нар ойгоо гэр гэж бити бодоорой тий. Ойгоос гарах хэрэгтэй шүү гэдгийг л ойлгох хэрэгтэй. Ойгоос гарахын тулд ямар нэг үйл хийх хэрэгтэй. Тэгээд зөв замыг дагах хэрэгтэй. Буруу замаар замнах юм бол буцаад нөгөө хэлсэн зам дээр ахаад ирнэ. Хэлсэн замаасаа доошоо шунж магадгүй гэдгийг бусаа ойлгох. Яг тэгэхээр энэ кайли йога энэ цаг үед болохоор одоо нөгөө чала дарма буюу хуурамч зам бүр хуурамчтай номлолууд маш их дэлгэрсэн учраас энэ одоо зөв замыг олоход айгүй хэцүү. Тийм учраас түрүүний ярьсан нөгөө 3 зарчмын дагуу гөөрөө саадахгүй шаастаа гэдэг зарчмын дагуу зөв замаа олоод тэгээд ойгоос гарах одоо замналаа эхлээрээ гэж хэлье. Нам судраа уншаарай. Нам судраа уншаарай тий. Ялангуяа Бхагавад-гитагаа одоо авч уншаарай. Бхагавад-гита бол одоо сая 5 дахь удаа хэлэгдсэн байгаа. Тэгээ Бхагавад-гитагаа авч унших юм бол энэ дээр бол маш их олон сайхан мэдээлэлүүд байж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Манай Ведийн соёлын төв дээр бас ирж болно. Манай төв дээр их бүрэн боломжтой. Манай энэ Улаанбаатар хотын төв маань энэ дархийн одоо юунес сансрын шатгуун төвөөс хойшоо дархлаар ирдэг замд байгаа. 3 давхар одоо өндөр одоо шин сүм баригдаж байгаа. Энд ирэхэд бол бид нар үргэлж өв таалга нээлттэй байж байгаа. Тэгээд ням гаргийн 14 цагаас бол одоо бүтэн ням гаргийн хөтөлбөр явагдаж байгаа. Энд болохоор лекц болдог, киртан дуулал ингээд түрүүний битэрийн дуулсан шиг дуулал болно. Тэгээд хамтарсан жапан уншлага, эрхэн дээрээ жапан уншлах хийн. Тэгээд хамгийн чухал нь бурханд өргөсөн ариун сайхан парсаад тий сайхан цагаан хоолыг, бурханы хоолыг ингээд ариуссан хоолыг гэдэж ариусах гэх мэт ч тийм олон сайхан боломжууд байгаа. Тийм учраас одоо ирээд манай хөтөлбөрт оролцох бүрэн боломжтой. Тэгээ хэрвээ бүтэн сайнд ирж амжихгүй бол хизээч гэсэн ирээд ирэхэд бол манай үе таалга нээлттэй байна. Ер нь бол яг бүтэн сайнд 14 цагаас үйл ажиллагаанд ирчих юм бол илүү юм манай подкастын зочид маань бүгдээрээ байж шүү дээ тий. Тэгээд сонирхож байгаа хүн байвал ирээрээ гэж санал болгож байна. Урьж байна та бүхнийг. За дараагийн дугаараар уулзцай баяртай. Баярлалаа. Hare